Хатан хааны зарилгаар 40 ба түүнээс дээш насны хүмүүс сайн дураараа ордныг орхиж болно. Ордноос гарсныхаа дараа ордны сургаалыг санаж хааны гэр бүлийн нэр төрийг алдахгүй байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа хатан ээжээ. Аваач шизо та 40 настай болохоор гэртээ харж болох нь гайхалтай. Би одоо ордноос явж болох нь тийм ээ. Би эцэст нь ордноос явж болох нь. Эхчээ хатынхын зарлиг яаж худлаа байх вэ? Ээжээ намайг хүлээгээрэй. Маргааш гэртээ хараад тантайгаа уулзах болно. Та JP драмагийн орчуулсан киног үзэж байна. Энэ шоронгоос явах болно. Эхч төгсдөгөөс салхиас хийх хэрэгтэй. Өнөө шөнө чи надтай унтах болно. Чимнэх. Битгий. Ордныг буцарлах нь цаазын ялтай. Битгиудл. Тэр эмэгтэй дахиад л хийх олсон зүйл байж. Ээжээ би ирлээ. Би ирлээ. Ээжээ. Ээжээ, өнөөдөр би хувийн сургуулийн гадаа хичээл сонслоо. Багшийн заасныг бүгдийг нь ойлгосон. Тийм гэж бүгдийг нь ойлгоё юу? Үнэхээр ганцхан удаа сонсоод бүгдийг нь ойлгосон та итгэхгүй байвал би хэлж өгье. Тэнгэр газар орчлын ертөнц хязгааргүй удам нар сар гэрэлтэн мандаж од ирэхээс игнэн байрлана. Ээж нь чамд итгэхгүй байгаа юм биш ээ. Зүгээр л их баярлж байгаа хэрэг. Манай хааваа ийм л мундаг шүү дээ. Харсан бүхнээ тогтоодог. Ийм ухаантай цэцэн хүүгийнхээ авьяасыг дарж яаж болох вүлээ? Ээжээ харин би манай ёо хамгийн дуулууртай нээжийнхээ хамгийн халуун дулаан сэтгэлийн түшиг болсон ах шүү. Одоо амардаа ээжээ би таны хөлийг бариад өгье. Ээжээ хүмүүс яагаад намайг ботож хөөхөд гэж дууддаг юм бэ? Та нар ботож хөөхөд биш шүү дээ. Аав чинь зүгээр л өвчнөр өөд болсон юм. Ээжээ бидэнд та байхад хангалттай. Ээжт нь ч бас та нар л байхад хангалттай. Ханта, та аль хэдийн 26-наас хүрчихэд одоо ч үр хөөгдөггүй байна. Ирээдүйд хаан ширээг хэн залхамжлах болж байна? Нутгийн хүмүүс хүртэл хаантай эмэгтэй хүмүүс дургу гэж ярьж байна шүү дээ. Өнөөдрөөс эхлэн татвар эмс танд үйлчлэх болно шүү. Би үнэндээ тэр эмэгтэйчүүдийг огтхон ч сонирхдаггүй юмсан. Хатэж танай хүү бид хоёр чийдэх олон ажил байна. Тиймээс би түр орхин одъё. Юу гинэ? Халаг гэж. Хаан нас нэмсээр байхад ганц ч хүү охин алга байна. Одоогоос 100 жилийн дараа өвгд эцэхээ царайг яаж харна да? Хатан минь. Надад нэг санаа байна. За хэл. Миний хүүхэд ирэх гэдэг юм. Тэгэхээр 100 хүүхдийн найр хийж 100 хүүхдийг ордонд урьж хөвгөлтэй баяр баясгалантай болгоё. Тэгвэл хацдын нэг нь магадгүй үртэй болох бизээ хатан эзэн минь. Хүүхэд ирэхээ. Хатан эзэн минь. Хэрвээ хосууд олон жилийн турш хүүхэдтэй болоогүй бол өөр гэр бүлийн хүүхэд өргөж яваад өсгөвөл даруй үртэй болдог гэдэг өгч бас бий. За. Тэгвэл яг одоо яваад зохион байгуулах. За.
Хаа ирээд бууз идцгээ. Имээ. Шэзо өдрийн хоолнд өндөгтэй шүл хийж өгье. Чи болоо хүүхдүүд сайн хоолж байж ирүүл байх хэрэгтэй. Ээжээ, яхад дахиад хоол аваад ирвэ. Хурдан буцаахад аваа. Том ах тэрний эхнэр хоёр мэдчихвэл бас л хэрүүл болно. Бэтгий санаа зовоо. Тэгэд байшин сууц тал байгаа чиний мөнгөөр худалдаж авсан шүү дээ. Бууз өндөг идэх юу ч биш. Аль амттай шүү. Амттай байна. Хүүхэд минь ирчгээд байхад гэртээ авчирч чадлагүй байгаадаа би гимшээд байна. Хүүхдүүдтэйгээ энд амьдрахад сайхан байна. Сүүлийн жилүүдэд чи маш их зовлонг тууллаа. Ээж нь чамайг харахад зүрх эмтэрч байна. Ээжийнхээ үгийг сонсоод хүүхдээ ахуулчихсан байсан бол хүмүүс ард дур муулахгүй байх байлаа. Юу гэснээ ярьж л байг те. Би хүүхдүүдтэйгээ энд сайхан амьдарч байхад л болно шүү те. Магадгүй тэр 100 хүүхдийн найртай холбоотой байхаа. Юу болов их том үйл явдал болж? Шинэ үеийн хүүхдэр сонгогдвол ахиж дэвшэн л гэж бод. Тэр хөө их царайлаг ухаантай шүү дээ. Тэр тайган лигийн нүдэн төртгөөс гарцаагүй. Тайган лиг гинэ. Ямар тайган лиг гэж? Ховц янз. За, яв. 3 дугаар авах. Та замдаа хядрав. Өвөө ашгүй та хүрээд ирлээ. Манай доодоо ямар царайлаг болсныг харта. Яхааргүй 100 хүүхдийн нарт оролцохоор хөөхөж шүү. Өвөө та энэ хувцастайгаа үнэхээр царайлаг харагдаж байна шүү. Өвөө та намайг санаж байна. Би багтаа тань шууны өөр хүртэл авч өгч байсан. Чамаагүй. Бүх сонгогдсон хүүхдүүдийг авчир. Бид өөрсдөө харах болно. Аюу, хүүхдүүдийг аваад ир. Аюу намайг бариач. Юу болов? Загалмайлсан эцэг минь. Эрхэмдээдсэн. Загалмайлсан эцэг. Та яваа. 3 дугаар авгаа. Чамайг хин гэдэг үү? Намайг Шин Чанхаа гэдэг. Энэ бол миний дүү Шин Чэн юу? Эдний нэрс яга жагсаалтанд байхгүй байгаа. 3 дугаар авгаа. Тэрний ээж нь ёс суртахуунгүй юм байгаа юм. Ямар замбраагүй эрдэ завхарч энэ хоёр ботож хүүхдийг төрүүлснийг мэдэхгүй юм. 100 хүүхдийн найрыг язгуурт зохион байгуулдаг. Энэ хоёр ботож оролцох эрхгүй. Бид ботож хүүхдүүд биш. Эрхэмдээ цанхүү минь удаалахаарай. Чи намайг гүцэхгүй гэдгийг би мэдэж байна. Илүү хурдан гүйлээ. Шэншэзөө. Чи энэ хоёр ботчийг яах гэж авч ирсэн? Чи ордонд ажилдаг байсан биз дээ. Тайгалын ордонд язгууртуудад үйлчилж манай шэний гэр бүл нэр төр авч ирсэн юм. Харин чи эдгээр бузар мөг үлдэж шэний гэр бүлийн нэр төрийг унгаалаа. Үнэхээр ичгүүртэй. Үнтэй уулзуулах хаан торонд хийх хэрэгтэй. Энэ хий хоосон зүйл биш дээ. Гэхдээ энэ хүүхэд ягаад эрхэмдээдтэй юм адилхан байна? Ийм байх боломжгүй. Эрхэмдээдсэн юм хөгшин царамуутай эмэгтэйтэй додны харилцаад байх боломжгүй. Санамсаргүй л тохиолдол баг. Хаа явцгаая. Шэншэзүүл завхаа ёс суртахуунгүй хүн. Овгийн дүрмийн дагуу тэрний гахаан торонд хорих ёстой. Гахаан торонд хорио. Гахаан торонд хорь. Гахаан торонд хорь. Гахаан торонд хорь. Овгийн ахлагчаа би танаас гуй. Шизогийн буруугүй тэр ч бас хохирогч шүү дээ. Овгийн ман төлөө тэрнийг өршөөгөөч дээ. Би танаас мөргөөдгүй. Ахлагчаа гуйж байна. Ахлагчаа гуй. Танаас гуй. Гуйж байна. Шизогийн улаачтай. Тагнли гуй. Овгийн ахлагчад инрэлтэй хандаач дээ. Шизо бол ачтаа сайн хүүхэд. Тэр бас гин буруугүй. Бид нэг тосгоны хүмүүс шүү дээ. Тэрнийг өршөөгөөч дээ. Таны өмнө согтож мөргөөдгүй. Гуйж байна. Би гуй. Ээж одоо босоо. Хэлэх зүйлвэл надад хэл. Манай ээжид энэ ямар ч хамаагүй. Яхаар хамаагүй байдгийг. Тэр огтоо буруу хүмүүжүүлж ийм ёс суртахуунгүй зүйл хэлгэж байна. Тэрний хийсэн эрийг уучлах аргагүй. Өнөөдөр тэрнийг ч гэсэн шийтгэн. Хараалид. Мо ботож чийг тэрслүү юм а. Чи тайгалыг дарамжиж зүрхлэн гинэ. Хүй.
тавх. Хараад ид. Хийсэн бүх даалгаврын маань Ниван сүйтгэжлээ хараад ид муу бол. Ух яста. Муу бол. Ух яста. Ээжээ, тэд яагаад надад зүгдөөд байгаа юм бэ? Хаа, түр чимээгүй. Энэ хүүхэд эзэн хааны бага настай яг л нэг хэвэн цодгсон мэт адилхан юм. Ямар тач эзэн хаан халан их хоёртой уулзсан нь илүү найдвартай байх. Хано энэ том аль хэдийн 6 жил өнгөрлөө. Хайж ол гэж тушаасан хүнийг одоо хүртэл олоогүй байна. Эрхэм дайцаа, өршөөж хайрал. Эрхэм дайцаа, өнгөрсөн 6 жилийн хугацаанд би ордныг нэг бүрчлэн самсан боловч эзэн хаан таны хэлсэн тэр бүсг олоогүй л. Тэгвэл хайх хүрээгээ тэл ордноос олж чадахгүй бол ордноос гарсан бүхнийг ч мөн шалга гэж би хэлээгүй лөө. Хаан та би сүүлийн 6 жилд ордныг оргисон бүх шивгчийг шалгасан. Гэвч таны дүрсэлсэн эмэгтэйтэй тарах хүн нэг ч байгаагүй. Эрхэм дайцаа. Энэ таны зүүдэндээ учирсан эмэгтэй шүү дээ. Би тэрнийг хэрхэн олох вүлээ? Тэгвэл энэ 6 жилийн хугацаанд ордноос гарсан бүх шивгчийг нэг бүрчлэн дахин шалга. Амьдхүү агаарт ууршаад алга болохгүй үстэй. Бүх шивгчийг шалга. Эзэн хаан минь 6 жилийн өмнө ордноос 40-оос дээш насны шивгчид нэгэн зэрэг гарсан байдаг. Тэднийг ч бас шалгах хэрэгтэй гэж юу? Хана энэ том. Би нэг хэлсэн зүйлээ давтаж хэлмээргүй байна. Санаж яв. Нэгийг ч битгий алгас. Тэнгэрийн эзэн хааны зарилгаар тэр хаан ширээн сууснаас хойш олон жил өнгөрсөн боловч өнөөхөр нь үр хөвгөдтэй болоогүй лээ. Энэ нь хааны сэтгэлийг ихэд зовоож байгаа. Эмд 5 дугаар сарын 5-ны өдөр ордон 100 хүүхдийн нарыг зохион байгуулсагай. Ёслиям, Шэн Чэнхав, Шэн Чэнью зэрэг олон хүүхдийг сонгон ордонд өрсөгөө. Тэнгэр ивэг ханхүү мэд удахгүй биндэж хааны удмыг үргэлжлүүлээсэй. Та JB драмагийн орчуулсан киног үзэж байна. Ее, ордонд хатуу дүрм журамтай шүү. Өндөр язгууртны уурын хүргвэл ташуурт болох болно. Эрхэм дээцэг харвал михи яслах ястай. Санж яв. Хизээч хааны өдөөс харж болохгүй. За ээжээ санж явлаа. Ээжээ би айгаад байна. Айх хэрэггүй. Ээж нь чамтай хамт байна. Хараач. Энд чинь шизо ихчүүдээ. Та хоёр ач цэгээ дагуулад 100 хүүхдийн найрт оролцож байгаа мó? Хөөх, энэ жаалч үнэхээр царайлаг юм аа. Цөфэ, чи буруугаар ойлгоод байна. Энэ хоёр бол миний хүүхдүүд. Таны хүүхдээ. Аав нь тэгээд хаанаа? Хүүхдүүдийн аав нь өөд болчихсон. Өөд болсон гинэ. Өөд болсон гэж юу гэж байгаа? Тэрэнд итгэхэд хэрэггүй. Тэр хизээч гэрэлж байгаагүй штэ. Гэрэлж байгаагүй. 40 гаруй насны хөгшин эмэгтэй хаанхын ямар эртээ орооцолдож байгаад хоёр бутаж төрүүлснийг мэдэхгүй. Бутаж хүүхдүүд гинэ. Ийм хүүхдүүд яаж 100 хүүхдийн найрт оролцох гэж байгаа? Манай үеийн дими яриаг бутаа. Би хизээ дими юм ярьсан. Үннийг хэлж байна. Ямар нүдэн сохорсон хүн хүүхдүүдийг шалгаж сонгосон бөө мэд. Бүх муу мухайг цуглуулад ордонд оруулж ирж байдаг. Хатан ихтэй зөрчилдөжгүй гэж айхгүй. Үеэлгийн шүү. Намайг битгий үеэл гэж дуудаарай. Надад чам шиг хамаатан гэж байхгүй шүү. Ийм замбраагүй хүнтэй ойр байх муу ёрол гэсэн үг. За хурд явцгаая. Ийм хүн найранд оролцсон гэдэгч арайчтэй ичхүүргүй юм. Тэд ээжийг минь доромжиллаа. Тэдэнд сургамж өгөндөө. Хаа. Энэ хоолой их танил сонсогдож байгаа чинь хаа нэгтэй харж байсан юм шиг. Хой. Яаж вэ? Хөвдөж байна уу? Тийм ээ. Юунд мэлрэ зогсоод байгаа? Хүүг авч яваад шарахын нэмжил. Энэ хүүг бэлдсэнийг хараад би яагаад эмзэглээд байгаа юм бол? Мөхөс би эрхэм дээдс хүндэтгэл үзүүлж байна. Эрхэм дээдс та урт наслаарай. Энэ үнэр их танил байх чинь тэр шөнийн эрэгтэй үнэрт их төстэй юм. Энэ тэр мөн байна. Босцоо. Хүүгэд гимцэн байна. Хүүг авч яваад шарахын нэмжлүүл. Баярлалаа эрхэм дээдс. Тэр шөнийн эрэгтэй эрхэм дээдс байх боломжтой гэж юу? Хатан ихэд бараалхыг
бүгдээрээ босцоо. Хатан ихэд талархъя. Эдгээр хүүхдүүд үнэхээр царайлаг юм. Энэ хүүхдүүдийг харахад шууд таалагдж байна. Яагаад ийм тайлбарлашгүй дотн мэдрэмж төрөөд байна вэ? Энэ хэний хүүхэд вэ? Үнэхээр хөөрхөн юм аа. Хатан их минь, энэ бол миний охин Ее. Хатан их. Надад мэдэгдэх зүйл байна. Энэ ичхүргүй юм гэрлэхээс өмнө жирэмсэн болж найранд энэ хоёр ботч хүүхдийг авчирсан. Тэр таныг нухацтай хүлээж авдаггүй гэж бодож байна. Энэ үнэн үү? Хатан их. Үнэн шүү. Тэр ордонд 30 жил ажиллаж чадаа таны сургаалыг дагаагүй. Тэр хүнтэй явуулдаж ботч хүүхэд төрүүлсэн. Энэ хааны гэр бүлийн нэр төрийг гутааж байна шүү дээ. Тэд бүгд ботчод. Би ботч биш. Ээж чинь гэрлэхээс өмнө та хоёрыг төрүүлсэн. Одоо ч төрсөн эцгээ хин гэдгийг мэдэхгүй ээж ботч биш юм бол чи юу юм? Хадагтаашээ. Хүү чи өөрийгөө ботч биш гэж байна. Тэгвэл аав нь хин юм? Хатан хаа минь таны сургаалыг биелүүлж чадаагүй би өөхөх ялтай. Шиншээзөө эцэц тортных шүү дээ. Маш яс суртахуугүй үйл хийсэн байд. Миний засаглах чадваргүй дэлхийн нийт мэдэж инээлтэйсэ гэж хүсэж байгаа мó. Хатан их минь. Үгүй. Би нэг сайн дураараа хийгээгүй лээ. Ама тат. Үнэн ч ихнэрч биш. Бас юм ичгүртэй зүйл хийчихэд яаж өөрийгөө өмөрөх тэнхээтэй байж чадж байна. Тийм шүү. Ийм ичгүргүй эмэгтэйчүүдийг өгтөл мөчрөөр жанчих хэрэгтэй. Үеэл минь яагаад намайг өвтөхийг хүснэ вэ? Хэн нэг нь? За. Шиншизугварэ 50 удаа жанч. За. Шиншизугийн 50 жанчилтын дараа үхээгүй байсан ч амдаараа арьсан хуулрах болно доо. Ээжээ! Хүүхдүүдэд минь битгий хүр. Ээжээ! Хүүхдүүдэд минь битгий хүрээрээ. Ээжийг минь битгий зохиочтой. Ээж минь битгий зохиочтой. Ээжийг минь битгий зохиочтой. Гуйж байна. Битгий зохиочтой гуй. Битгий зохиоч. Ээжийг маань битгий зох. Амаа тат. Өөр юм дуурууд өгдөлч зодсон шүү. Ээжээ, та цусаар бөөлжж байна. Ээж нь зүгээрээ. Мөх хөгшин шулам. Яаж надад ийм бүдүүлэг үг гэлж зүрхэл вэ? Хатан их минь өршөөж харил. Хатан их минь өршөөж харил. Өнөөдөр ээжид минь ямар нэг юм тохиолдвол би том болоод таныг зүгээр өнгөрөөхгүй дээ. Хатан их минь тайвширнуу. Хатан их минь тайвширнуу. Хатан хааныг яаж дарамжилж зүрхэж байна? Хэн нэг энэ бяцхаараат нэгчилж аваад өгтлэн цад. Хатан ээж амиршөө. Хатан ээж амиршөө. Даашягийн хуулинд 7-оос доош насны хүүхдэд цаазаар авах ял оноохгүй гэж заасан байдаг. Би энэ жил дөнгөж 5 настай. Мөн та нар хатан ихийг зардаг гаргахыг хүлээсээр л байна. Би зөвхөн хууль мэддэг төдийгүй хатан ээж улс орны их хүний хувьд зөв бурууг ялгаж чаддаг байх ёстой. Би сайн мэдэн шүү. Би их орныхоо их хүнч жаахан хүүхдэд юм хэлж чадахгүй. Ээж чи хааны хатны гутаасан сайн хүн биш шүү. Хэрвээ чи суралцсан бол хааны нэр төрөө гутааж болохгүй гэдгийг мэдгэл ёстой доо. Жинхэнэ хүн үнэн ч сэтгэлтэй ач тустай зантай байдаг гэж багш маань сургасан. Ач тустай зан нь хамгийн чухал эрдэм. Би ээжийгээ ч хамгаалж чадахгүй цаашдаа яаж эзэн хаандаа үнэн ч байж улс орныхоо төлөө зүтгэж амжилт гаргах вүлээ дээ. Энэ хүүхэд жаахан ач тустай юм. Гэхдээ тэр ийм насандаа их хурц хэлтэй ахмадуудаа үл хүндэлдэг юм байна. Хатан ээж энэ эцгийн эрдэмгүй хүүхдийг хараач. Ямар ч дүрм журмгүй юм. Тэр өнөөдөр таныг үл хүндэтгэж маргааш эзэн хааныг алж хаан ширээг нь булаах нь вэ шүү дээ. Тийм ээ хатан ээж. Энэ зэрлэг хүүхдийг хүмүүжүүлэхгүй л ирээдүйд гамшиг болох болно шүү. Чи ийм бага насандаа их хурц хэл амтай хүмүүжүүлгүй юм. Чам дүрм журм зааж өгөх хэрэгтэй болох нь дээ. Би хатан ээж таныг хурц хэлтэй гэж бодож байна. Таны хүүч бас над чиг мэдлэггүй ирээ цээргүй юу? Чи Пегийн гэр бүл баш бүдүүлэг хандаж байгаа учраас эцэг чинь лав сайн залуу биш байсан байх. Луунаас лууг, галчуунаас галчуу, худагнаас нүхүхэж чаддаг хүүтэрдэг юм. Аавыг минь битгий доромжилт. Одоо болно илүү юм битгий. Мо бяцхаараа хатан хааныг яаж доромжилж чадваа? Өнөөдөр чамайг алдгүй юм бол.
Хатан хаанта намайг өршөөгөр. Бүгдээрээ миний буруу. Хүүхдийн миний явуулаачтай. Хатан хаанта өршөөч хайрлаач. Хатан хаанта намайг өршөөгөөчтэй гуй. Хатан хааныг доромжилсныхаа төлөө гэр бүлийн алдаагүй ч сайн хэрэг байхад өршөөлгүй тийхэтэ хിവэрэд байх шүү. Хатан хаанта өршөөж хайрлаач. Өршөөж хайрл. Энэ хүүхэд үнэхээр ухаантай юм. Би ч юм хийж чадахгүй. Гэхдээ ирээдүйд ийм дүрм журамгүй байхын тулд тэрэнд сургамж өг. Үргэлжлүүлээ цод. Хин юм тэнэг байж зүрхлэхийг харцгаая л да. Хатан ээж ийм мөнхөг чадваргүй бол дэлхийн ард иргэдэд өөрсдийгөө яаж итгүүлэх юм? Та яаж хүмүүсийг үнэмшүүлэх болж байна? Энэ хүүхэд яагаад хааны баг настай ийм адилхан харагдаад байна? Эрхэмдээ JP зэрдэ. драмагийн орчуулсан киног үзэж байна. Эрхэмдээ зэрдэ. Эзэн хаан урд наслаарай. Эзэн хаан урд наслаарай. Хат ээж. Би таныг ингэж уурлуулахаараа юу хийгээв? Эрхэмдээцээ. Энэ бяцхан аратан олон нийтийн газар хатан хааныг доромжилдог их зөрөгтэй юм. Тийм гэж юу? Зүрх сэтгэл минь өвдөж байна. Ээж. Өнөөдрийн 100 хүүхдийн цайллага миний төлөө залбирч намайг өнөр өтгөн гэр бүлтэй болгохын төлөө билээ. Хүүхдийн дэмий яриагаар өөрийгөө битгий зовоол та. Хүүхдийг үл тоож болно. Гэвч шин гэрэлтээс гадуур хүүхэдтэй болсон. Хэрвээ энэ яриа тархвал хүмүүс намайг ийм увайгүй хүн сургасан гэж бодох болно шүү дээ. Гэрэлтээс гадуур хүүхэдтэй болсон? Хатан ээж, би буруу зүйл хийснээ мэдэж байна. Би танаас өршөөл ирэн хүүх минь явуулаач гэж гуйж байна. Миний ээж энэ дэлхийн хамгийн сайн хүн. Эрхэмдээцээ ташуураар зөөхөд өвдөж байна. Ээжиг минь дахиж битгий зодооч дээ. Энэ хоёр бяцхан аратан караач. Тэд таныг бол хатан ихийг үл хүндэтгэж өөдөөс тань ярьж байна шүү дээ. Тэд үнэхээр хүмүүжилгүй юм. Чи юм уу эмэгтэй намайг гүтгсэн. Би таны өөдөөс яриаггүй эрхэмдээцээ. Толгоогоо өргөдөө. Чи байна? Чи байна? Та арт түмнийхээ эзэн хаан шүү дээ. Та тэднийг мэддэг юм уу? Ээж, би өрдөнд тэдэнтэй уулзч байсан юм. Босцгоо. Эрхэмдээцээ. Тэд хатан ихийг доромжилсан. Хатан ихээ нэр төр хаан байна. Эрхэмдээц минь намайг хөршөө. Зарц би болон хүүхдүүд минь хатан ихийг доромжлох санаагүй. Би буцахтаа тэдэнд заана. Бидний буруу байхгүй, бид ч гэсэн ордон руу орохыг хүсээгүй. Хав. Ээж энд муухай байна. Би гэртээ хармаар байна. Хатан ээж, тэднийг хатуу шийдэхгүй бол хүмүүр тэднийг дуурайж таныг доромжлох болно шүү. Хатан ээж. Хатан ээж, би буруутайгаа мэдний өршөөл үзүүлээч дээ. Өршөөл үзүүлээч. Уучлаач дээ гуй. Өршөөгөөч. Тэдний өвдөхийг харах надад яагаад хэцүү байх юм бэ? Тэр шөнө шин шиг хүүхэд төрүүлж бусдад ад үзэгдэж доромжлуулж байсан бол тэрний амьдрал ямар хэцүү байх байсан бол. Ээж, энэ 100 хүүхдийг олон давхар шүүлтээр сонгон шалгаруулсан. Тэд оролцохын тулд ямар нэгэн онцгой зүйлтэй л байж таараа шүү дээ. Эрхэмдээцээ. Энэ өлөгч ямар нэг сэтгэл татах арга хэрэгэлсэн байх. Тэр шиг хатны нэр хүндийг гутаас ичхүргөө өлөгчөнгүүд өгтлээ жанчуулах хэрэгтэй шүү. Аматад. Танхимд чимээ гаргасан чи вэ? Хэн нэгэн тэрнийг нүрийг алгад. Эрхэмдээцээ, тавширнуу. Эрхэмдээцээ, би дахиж ингэж зүрхлэхгүй. Би дахиж тийхгүй. Цай хадагтай. Хэн нэг намайг сэжиглэхээ сэргээхийн тулд яваад тайганлыг дуудаад тэр хөгшин бодилсан бас зүг бурууг ялгаж чадахгүй байх шиг байна. Бүгдээрээ бос.
Өвгөн зарц би эрхэмдээ эцэд хүндэтгэл үзүүлж байна. Хатан ээжэд хүндэтгэл үзүүлээ. Лидэхвай, шин мөнэн ч сайн эмэгтэй биш. Хоёр хүүхдийн эцэг нь тодорхойгүй байна. Чи ийм хүмүүсийг найранд яагаад авчирсан? Хатан ихэд хариулахад өвгөн зарц би тэднийг эрэгтэй эмэгтэй ихэр гэж бодож байна. Луу болон галчуу завчирдаг шүү дээ. Тайганлыг та хөгшрөөд бодлоод байна уу да? Яад ч бутаж хүүхд үлзийтэй сайн байдгийг. Хатан хаантан Лидэхвайг хатуу шийдэхийг санал болгож байна. Хатан хаамын тайвшир. Тэднийг 100 хүүхдэд цайлгад авчирсан шалтгаан нь. Шалтгаан нь юу гэж? Учир нь энэ хүү эрхэмдээц таны бага настай их төстэй санагдсан. Өвгөн зарц би хааны удмыг ордны гадна алдагдахаас сэргийлэхийн тулд энэ хоёр хүүхдийг хатан хаан эрхэмдээц тантай уулзуулахыг хүссэн юм. Юу? Чи үнэхээр зоригтой юм Лидэхвай. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Лидэхвай чи сохор юм уу? Энэ хөгшин цараймутаа үлгчээ эрхэмдээц юу гэж таалагддгийг? Эрхэмдээц тайвшир мөхөс би үгэх ялтаа. Өвгөн зарц би энэ хоёр хүүхдийг эрхэмдээц танд харуулмаар л байсан юм. Миний буруу. Үнэхээр тэр шүний эрхэмдээц байсан гэж боломжгүй юм. Энэ ямар ч боломжгүй. Өнөөрөг би чамтай өнгөрүүлэх болно. Үнэхээр танил мэдрэмж байна. Энэ үнэр тэр шүний эрэгтэй үнэртэй яг адилхан юм. Арай ч үгүй энэ тохиолдол бах. Тийм ээ. Санамсаргүй тохиолдол бах. Би зүгээр л ачхүйтэй болохыг хүсэж байна. Гэтэл энэ эмэгтэй надаас хэдхэн насаар дүү юм. Яаж тэр миний бэр болохыг? Инээдтэй юм. Үнэхээр инээдтэй. Хатан хаамын энэ хоёр хүүхэд миний хүүхдүүд тэд өөр хинтэй ч хамааралгүй лээ. Би энэ эмэгтэйг сайтар шалгах хэрэгтэй. Хаантаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж бодож байна? Эзэн хаантаа би тантай яриад байна штэ. Ээж, өнөөдөр баярын өдөр шүү дээ. Өчүүхэн зүйлээр шууган дэгдэх шаардлага байхгүй. Тэднийг зүгээр л явуул. Эрхэмдээц. Энэ новш хатан ихийг доромжилсан тул бусдад сануулга болгон хатуу шийдэх хэрэгтэй. Хатан хаамын би алтайгаа мэдэж байгаа тул өршөөл үзүүлж хоёр хүүхдийн минь явуулаач те. Юу яриад байгаа юм бэ? Бидний айд өмнө би чамайг хамгаалах болно. Хатан их та үнэхээр сайхан сэтгэлтэйгүй юм. Биднийг энэ удаа уучлаач. Санаа зовлдгүй. Бид буцаж очихороо танд урт наслуулах там бэлдэх болно. Бурхан таныг урт удаан амьдралаар ивэх болтугай. Ээж, энэ хүүхэд их ээлдэг юм. Тэд шийтгүүлж гисэн шүү дээ. Тэднийг явуулчих л та. Эзэн хааны төлөө өнөөдөр та нарыг өршөөе. Цай хатагтай. Тэднийг ордноос гарга. Баярлалаа. Хатан их минь. Баярлалаа эрхэмдээц. Бусдын ч гэсэн эндээс явцгаа. Ойлголоо. Энэ эмэгтэй яагаад 6 жилийн өмнө миний таалсан эмэгтэйтэй ийм төстэй байгаа юм бол? Тэр байж болох уу? Энэ эмэгтэй яагаад 6 жилийн өмнө миний таалсан эмэгтэйтэй ийм төстэй байгаа юм бол? Тэр байж болох уу? Эзэн хаантаа таасаа юу гэсэн бэ? Тэр эмэгтэй танаас 20 насаар хөгшин. Тэрнийг та яаж таалах вүлээ? Ээж, гэхдээ тэр их тань санагдаж байна. Тэр шүү надтай унтсан бүсгүй. Тэр байх өндөр магадaltaй. Хэн нэгэн жинши фангаас унтсан тэмдэглэлийг үзүүлэхийг даруй шаард. Эдгээр жилүүдэд эзэн хаан хинтээ унтсныг би хармаар байна. Мэдлээ. Ээж, хүүтэн тэр үед хинтээ унтснаа мэдээгүй болохоор жинши фонд мэдэгдэхэр хэнийг ч явуулаагүй. Унтсан тэмдэглэлд юу ч тэмдэглэгдээгүй. Би зөвхөн унтсан тэмдэглэлд л итгэнэ. Эрхэндээ энэ бол унтсан тэмдэглэл. Эзэн хаантаа шэний нэр энд огталга байна. Таныг ийм хөгшин эмэгтэйг таалахгүй гэдгийг чинь мэдээд байсан юм а? Ээж, хүүтэн сая жиншифон энэ үйл хэргийг мэдээгүй учраас тэмдэглээгүй гэж хэллээ шүү дээ. Унтсан тэмдэглэл байхгүй л болоогүй гэсэн үг. Миний танд онцгойлон зориулж сонгосон үсгэлэнгээ октоодыг очиж хар. Танд таалагдах эмэгтэй байж магадгүй шүү. Та JB драмагийн орчуулсан киног үзэж байна.
Хөө минь. Таныг алдсан би биш шүү дээ. Та одоо болтол хөөхөдгүй байна. Ирээдүйд Жаогийн гэр бүлийн хаант улсыг хэн төвлөрөх вүлээ? Ээжээ, би өнөөдөр төрийн ажилдаа завгүй байгаа тул энэ асуудалд санаа тавих зав алга. Эзэн хаантаа. Өнөөрөө оройн зоогонд байх ёстой гэдгээ санаарай. Энэ байдлаараа би хизээ ач хүүгээ тэрвэрх вэ? Чи хатан хааныг доромжчоод одоо хүртэл эндээс явахыг хүсэж байна гинэ? Битгий мөрөөд хэн нэгэн энэ өлөгчөнг 2 бяцхан новштой шоронд хий. За. Юу хийж байна? Муу юм юу хийгээд байгаа юм бэ? Намайг тавьж явуул. Тавьж. Хано. Таны даруй зарц. Шэн Шизүүгийн 6 жилийн өмнөх ордонд хийсэн бүх аян замын тэмдэглэлийг шалгах. Юу ч битгий үлдээ. Мэдлээ. Эрхэмдээдсэн минь. Цай хадагтай Шэн Шизүүг 2 хүүхдийн хамтар шоронд хорьчлоо. Юу гинэ? Энэ бол ичхэргүй зан гаргаж өөрийн санаачлагаар хүмүүсийг шоронд хорьж зүрхэлдэг гинэ. Ээжээ, намайг авраач. Тэнд хулган байна. Та айхгүй байна уу? Битгий ээж нэнд байна, битгий. Ээж, энэнд их өвдөж байгаа ахта би үлээгээд өгье. Ээж нь өвдөөгүй, хүүхдүүдээ сайн хамгаалаагүй, ээжигээ уучлаарай. Ээжээ! Юунда уйлаад байгаа өлөгч юм бэ? Өнөөдөр чи болон чиний 2 хүүхдийг хинж амьд гаргахгүй гэдгийг хэлье. Юунда уйлаад байгаа өлөгч юм бэ? Өнөөдөр чи болон 2 хүүхдээ чинь хинчиндээс амьд гаргахгүй гэдгийг би хэлчихье. Ойлгов уу? За хатагтай хатан хаан биднийг ордноос явж болно гэсэн шүү дээ. Чи хатан хааныг доромжилчихоо зүгээр ордноос яваад өгчих нэг санаа юу? Мөн хөгшин шулан хатан хааныг доромжилсан би байна. Хэлэх юм байвал надад хэл. Энэ миний дүү ээж хоёртай ямар ч холбоогүй. Бяцхаараа чи намайг түлхэж зүрхлэнэ гинэ. Мөөдгөө новш. Намайг чи хазна гинэ. Өтөрслөө амтан. Энийг үхтэл нь цотоодох. Эрхэмдээцээ. Бидний аль хэдийг хэлтрүүлсэн шүү дээ. Эрхэмдээц олж мэдээд амийг авахгүй гэхээс айхгүй байна уу та? Та бидхээ ингээчтэй. Бидний аль хэдийг хэлтрүүлсэн шүү дээ. Биднийг цотоочтой. Бол хатан хаан үнэхээр чамайг тавьж явуулна гэж бодсон юм биш үсттэй. Үнийг хэлэхэд чи амьдрнөө өхнөө хэнд ч хамаагүй. Өнөөдөр та 3 танаа гэр бүл бүгд үхэх болно. Үнэхээр тэр шөнийн эрэгтэй эрхэмдээц гэж юу? Эсвэл би хэтрүүлэн бодоод байна уу? За хатагтай би хүч болохгүй. Хүүхдүүдийн минь явуулаач те. Би хойч байна. Би танаас гүй. Их юм хүсдэг өлөгч юм бэ? Хүүчээ эрхэмдээцийн багын төрхтэй адилхан харагдаг байлаагаад өөрийгөө арай хатан болно гэж мөрөөдөж яаж зүрхэлж байна? Би хатан болохоор ордонд ирээгүй шүү дээ. Намайг явуул. Чи ордонд байсан тул дүрмээ мэдэж явах ёстой. Чиний хүү их орноосоо урвж хатан хааныг доромжилсан. Тиймээс тэр үхэх ёстой. Дуулууртаагаар энэ эмийг аваад уу. Энэ бол хатан хааны өгсөн сайн зүйл шүү. Ууж болохгүй шүү ээжээ. Санаа зовлтгүй. Чи деваажин төрүүлж очиод аз жаргалыг мэдрэх болно. Энэ 2 бяцхан нов шуудахгүй араас ч очих болно. Битгийлтэй. Оо гэж байна. Ээжээ битгий үү? Битгий. Байд өлөгч юм. Байд өлөгч юм. Зүгээр үү? Эрхэмдээц амаршаа. Миний тушаалыг зөрчиж зүрхэлдэг чи яас их зэрэгтэй юм. Хэнэг тэрнийг чирж гараад өгтлэн зод. Мэдлээ. Эрхэмдээц би буруу зүйл хийсэн. Би дахиж ингэхгүй. Миний буруу. Эрхэмдээц гуй. Зайл. Эрхэмдээц амаршаа.
зодхоо болооч. Хаан жанжаа. Хатан хаан цай хатагтай амийг өршөөх зарлиг буулгасан. Хаан жанжаа. Ингэж зодоод байвал цай хатагтай өгөх нь байна штэ. Хан тонлын таныг зөвхөн эрхэм дайцын үгэнд ордгийг мэдгч гэсэн хатагтай цай хатан хаантай 30 гаруй жил хамт байгаа. Хатан хаан одоо тэрэнгүүгээр амьдрч чадахгүй шүү дээ. Цай хатагтай буруу байсан ч гэсэн хатан хаантай сүүлийн удаа уулзахыг зөвшөөрөх ёстой шүү дээ. Зогс. Таны ачивэл талархлаа хатан хаантаа. Миний Артур шин шизүү болон тэрний хүүг алах гэдэг ямар их зориг вэ? Тэд хатан хаантаа үнэхээр бүдүүлэг хандсан. Таныг ичвэртэй байдалд оруулсан. Тэр бяцхан новш таныг доромжилсан. Би зүгээр л хатан хааны төлөө энэ бүгдийг хийсэн шүү дээ. Би яхаараа жаахан хүүхдэд уурлахыг. Ингэснээрээ чи намайг явцуу бодолтой гэж дэлхийн нийтийн инээдэн болгох болно. Миний буруу гэдгийг мэдэж байна. Хатан хааны санаа зорилгын талаар дур мэдэн таамаглах ёсгүй байсан юм. Би үнэхээр л юм ачтай юм бол юунд шарамсахгүй хөн. Тийм ээ. Дууслаа. Өөр юм хэлэх шаардлага байхгүй. Нөгөөдөр цайллага дуусах болно. Тэднийг хамтдаа эргэж хэл. Надад асуух зүйл байна. Ойлголоо. Эрхэм дайцээ. Азар тэр хордоогүй байна. Ээж болон хоёр хүүхдийн бие маш сул байна. Би тэрэнд тайвшруулах там бэлдэж өгье. Яваад энэ буцлага бидлээ. Тэр шөнө байсан эмэгтэй чи мөн үү? Хүүхдийг минь битгий өвтгөөч дээ. Зүгээр дээ. Битгий. Үгүй. Үгүй дээ. Зүгээр. Хүүхдийг минь битгий өвтг. Үгүй. Юу тан болж байна уу? Бараг л бэлэн болж байна эрхэм дайцаа. Доошоо яв. За. Ээжээ та сэрчгсэн үү? Би амьд байна. Ээжээ эрхэм дайц биднийг аварсан. Зүгээр байна. Ээжээ битгий уйл. Миний ээж хамгийн сайн ээж. Ээж гэсэн хамгийн сайн. Харин би чи ч гэсэн хамгийн сайн хүүш. Уучлаарай ээж, би цаашдаа ийм байхгүй. Би уураа барьж таныг дахиж асуудалд оруулахгүй байхыг хичээнэ. Би дахиж тийхгүй. Сайн хүү. Ээж нь л чамайг хамгаалж чадсангүй.
Сони юм аа. Энэ хоёр хүүхдийг харахаар л их дотн санагдах юм. Яагаад юм бол? Хатан хаан эрүүлийнх урд удаа наслах болтугай. Эрхэм дээдэс урд удаа наслах болтугай. Мөг сайд нар бас Хатан хаан болон эрхэм дээдэс талархлаа. Би зүгээр энэ цайлгыг шалан шив зүг минийх гэдгийг дэлхийн бүх хүмүүст мэдэгдэх гэсэн юм. Эрхэм дээдс, би тодорхой судалж үзлээ. Шин шив зүг бол таны хайж байгаа хүн мөн байна. Мөн байна. Сэнийг ордон руу хамт явж тэрнийг олъё. Энэ удаагийн 100 хүүхдийн цайлга амжилттай боллоо. Би энэ жил ач хүүгээ тэрвэрх учиртай. Баяр хөргийн Хатан хаантан, баяр хөргийн эрхэм дайдсан. Энэ хүү 100 хүүхдийн цайлга урд өмнө нь хизээж байгаагүй сүр жавхлантай зүйл билээ. Энэ нь сайнны дөхөө гэж хэлж болно. Бурхан эрхэм дайдас таныг болон таны үр удмыг ивээх нь гарцаагүй лээ. Эрхэм дайдас та аз хэмэртэй байх болтугай. Эрхэм дээдс, надад мэдээлэх зүйл байна. За, хэл. Энэ цайлга нь хүүхдийн төлөө залбирахад үр дүнтэй ч гэлээ хориглох зүйл олон байдаг. Төрсөн эцгээч мэдхгүй ийм новшийн хувьд ийм найранд оролцох нь бурхтыг доромжилсан хэрэг болж тэднийг хэлэгнүүлж мэдэн шүү. Хуан гэр бүл устж үгүй болохгүй гэж би их айж байна. Майзи нарын дунд ийм бохир юм байна гэж үү? Шал утгагүй юм. Ард түмнийг төөрөгдүүлэхийн тулд ийм худал мэдээлэл тарааж болохгүй. Эрхэм дээдс тайвшир. Би зөвхөн хааны удам угсаа улс орны тухай л бодож байна. Ганц өгч унш чаддгүй үеэл минь өнөөдөр ягаад гинт үндэсний шударга ясны тухай яриад байгаа юм бэ? Ямар нэг зүйл буруу л байна да. Тэгвэл чамд энийг шийдэх арга байгаа мó? Агцгүй энэ ёсор түнг өлөгчин гарал үүслэн үл мэдэгдэх энэ хоёр навшиг газар дээр нь цаазалж байж бурхтын ур хэлэнг тайлж чадах босуу. Эрхэм дээдс үр хойчтой үлзээ тустай байгаасаа л гэж би хүсэж байна. Ямар ч удахгүй юм. Ээж хүү хоёр үхгүй бол бурхад хэлэгнэж хааны гэр бүл устж үгүй болно. Ямар ч удахгүй зүйл ярьж байна. Хэнэгэн наадхныхаа амыг дууг болох. За. Хүлээ. Тэрнийг яриул. Эрхэм дээдс, миний хэлсэн үг болох үнэн шүү. Ганц л худлаа үг байвал бурхан намайг аянгаар нэргэг. Үеэлээ, та яагаад биднийг хорлох гээд байгаа юм бэ? Та ч бас ээж хүн шүү дээ. Яаж ийм харгас байж чадаж байна? Миний хүүхэд жаахан хിവэрэ байна шүү дээ. Миний хэлсэн бүгдээрээ үнэн. Чи гэрлэлтээс өмнө хүүхдээ болсон. Чи 20 цэрэг зөрчсөн тул үхэх ялтай. Эрхэм дээдс, Хатан хаантай минь би энэ асуудлын талаар хизээч сонсож байгаагүй. Би Байзяныг зөрчих гэсэнгүй. Худлаа ярьж байна. Энэ 20 цэрийн талаар тосгон даяар мэддэг. Яаж сонсоогүй гэж хэлж чадж байна. Та эрхэм дээдсийг доромжлохын тулд үлгэр зохиож ярьж байна. Эрхэм дээдс, энэ тосгоны эмэгтэй 20 цэрэг мэдэж байсан хэрнээ 100 хүүхдийн цайлагад 2 ботож авчирлаа. Тэр муу санааг өөр дагуулж байгаас гарцаагүй. Бусдад сэрэмжлүүлэг болгож үгтлэн зодох хэрэгтэй гэж мөхөс би бодож байна. Тийм шүү эрхэм дээдс. Тэр үнэхээр л өөртөө муу санаа агуулж байна. Үгтлэн зодох хэрэгтэй. Хэнэгэн энэ хорон санаа тэмэгтэйг чирч яваад үгтлэн зод. Мэдээ. Ээжээ би яагаад байна? Битгий орт. Ээжэд минь битгий хүр. Ээжийг маань зөвхөн зүрхлэх юм бол би тантай үгтлээ тэмцэх болно. Та JP драмагийн орчуулсан киног үзэж байна. Ард түмнийг төөрөгдүүлэхийн тулд худал ярддаг энэ хорон муу эмэгтэйг чирч яваад үгтлэн зод гэж хэлээд байна. За. Эрхэм дээдс. Ээжэд минь битгий хүр. Эрхэм дээдс, ээжэд минь битгий хүр. Эрхэм дээдс. Эзэн хаантаа. Энэ асуудал нь хааны гэр бүлийн үр удмыг үргэлжлүүлэхтэй холбоотой. Итгэхгүй байснаас итгэсэн дээр баха. Эрхэм дээдс, энэ эмэгтэй хэлсэн зүйл аргүй хоос биш ээ. Эзлэн авсаг эх орныхоо төлөө хааны удмын төлөө хоёрыг тунгаан бодоорой. Хэрвээ та хүүтэй болохыг хүсч байвал тэд өөхөх ёстой. Эрхэм дээдс, би уучлахын тулд өгч бэлэн байна. Хүүхдүүдийг минь явуулаач те. Эзэн хаан зөөлөн сэтгэлтэй байж болохгүй. Хэрвээ та учрыг олохгүй л ирээдүйд үр удмаа үлдээхгүй бол Талигаач хаанд би юу гэж тайлбарлаж яаж царайг нь харах вэ? Эрхэм дээдс, бидний өвгдээ цаана байна. Эрхэм дээдс, хааны өв залгамжлагчдын төлөө тэднийг цаацалж өгөөч. Тэднийг хааны өв залгамжлагчдын төлөө золиослох нь таны ажил болон алдар суу билээ. Ээжээ, би яагаад байна? Аматад. Тэр бол миний эмэгтэй. Аматад. Тэр бол миний Ханта,
Таныг юм сайхан сэтгэлтэй гэдгийг мэднэ. Гэхдээ та юм тэнийг байж болохгүй. Энэ шулмын учрыг олох хэрэгтэй. Өнөөдөр сайхан өдөр байна. Хүн алхахад тохиромжгүй. Тэгэхээр тэднийг 3000 байрын зай цөлж нийслэл рүү хизээч эргэж ирэхэргүй болго. Хатан хантан тэднийг өршөөгөөч те. Хатан хантан тэднийг өршөөгөөч. 3000 байрын зай цөлнө гинэ. Энэ чинь эзгүй зэлүүд хүйтэн газар шүү дээ. Тэгэхээр шинсөө зүү болоо энэ хоёр навш үхэн гарцаагүй. Ээж, та яаж ийм гүтгэлэгт итгэж чадж байна? Эзэн хаanta бурхантай мөргөлдөж байна уу? Хэрвээ бурхад уурлаж хааны гэр бүлийг устгавал яах вэ? Жав гэр бүлийн хаан тулсыг хэн өвлөхий? Даруухан амьдрал минь өрөвдмөр зүйл биш. Хүүхдүүдийг маань явуулж өгөөч гэж гуй. Тэд гим зэмгүй шүү дээ. Хэнэгэн энэ шулмыг дарж ав. За. Ээжиг маань тавиач. Зогс. Тэдэнд хүч зургас үнийг би шийтгэн. Эзэн хаanta та бурхтыг уурлуулж хааны гэр бүлийг устгамаар байна уу? Ээж, та бол энэ улсын ээж, дэлхийн жишг. Та ихэвчлэн их ажиглагч байдаг да. Гэтэл өнөөдөр ягаад энэ муу эмэгтэйг хуурдагдаад байгаа? Хааны гэр бүлийн үр хойч өв залгамжлагчаас илүү чухал зүйл гэж үгүй шүү. Эрхэвдээ. Тэр бол миний эмэгтэй. Тэрэнд хурж зүрхэлсэн хүнийг 9 үеэр нь устгах болно. Тэр шөнийн эрэхтэй эрхэм дээдс мөн байж. Энэ миний зарлага байгаагүй. Эрхэвдээ та энэ 40 настай эмэгтэйд яаж татагдаж чадж байна? Би хий юм харж байгаа хта. Би буруу сансан байх аа. Эрхэм дээдс. Та сая юу гэсэн бэ? Тэр таны эмэгтэй гинэ. Тэр үнэхээр тань таалагдж байна гэж юу? Тийм ээ. Тэр бол миний эмэгтэй. Өнөөдөр тэрнээс нэг л үсэнд хурж зүрхэлсэн хинч байсан. Би хизээч зүгээр орхихгүй. Чи. Эрхэм дээдс. Та юу хийж байгаагаа мэдэж байна уу? Тэр чиний ээжч байж болохоор хүн шүү дээ. Чи галзуураа юу? Эрхэвдээ. Би таныг сайхан сэтгэл гаргаж энэ хогшин эмэгтэйг хамгаалахыг хүсэж байгааг мэдэж байна. Гэхдээ та хөдөөний эмэгтэй төлөө хааны нэр төрийг үл таамсарлаж болохгүй шүү дээ. Та өөрийнхөө нэр хүндийгч бас унгах болно шүү дээ. Миний хэлсэн бүхэн үнэ. 6 жилийн өмнөх тэр шөнийг би хизээж мартахгүй. Тэр үнэхээр миний эмэгтэй. Миний эмэгтэй. 6 жилийн өмнөх тэр шөнийн эрэхтэй эрхэм дээдс байж. Хаавха эрхэм дээдсийн хүүхдүүд ханхуу гүнж юм байна. Бурхан минь энэ үлэгч үнэндээ эзэн хааны эмэгтэй байж. Дууслаа. Бүх зүйл дууслаа. Би яах ёстой вэ? Энд бүдүүлэг хогшин эмэгтэй үнэндээ эрхэм дээдсийн хайрт байж шүү дээ. Галзуураа юу? Хүүхэдгүй байхыг яа игэх вэ? Гэтэл одоо энэ хогшин эмэгтэйтэй орооцолдохыг хүсэж байна гинэ. Тэр бараг л надтай чадсан шүү дээ. Тэр надад таалагддаг. Би тэрнийг ордонд угтан авахар шийдсэн. Ээж намайг зогсоож чадахгүй. Энэ үнэн гэж юу? Би зүүдлээд байна. Энэ үнэн гэж юу? Би тэрнийг 6 жилийн турш хайсан. Харин энэ удаад хизээч тавьж явуулахгүй. Эрхэвдээ. Татвар юм авах нь таны хувийн хэрэг. Надад хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Гэсэн хэдий ч энэ гарал үүсэл нь үл мэдэгдэх хоёр бодож хүүхдийг авч ирсэн шэнийг ордонд хүлээн авч өөрийг хатан болгоно гэж үү те. Ерөнхий сайд суу. Миний хувийн асуудал гэдгийг мэдж байгаа бол хөндлөнгөөс оролцохоо боль. Эрхэвдээ. Хэрв шэнийг ордонд хүлээж авбал энэ хоёр бодчийг яаж зохицуулах юм бэ? Тэднийг шийцүүтэй хамт ордонд оруулах ёстой. Энэ хоёр бодчийг хааны ханш номонд оруулаасаа гэж хүсэж байна уу? Тэгвэл тэд эзэн хааныг гүнж аж зайлар болно шүү дээ. Нэгэнд энэ асуудал таргуул дэлхийн найд таныг шоолохгүй гэж юу? Хааны удамдыг давшаасуулж энэ дүрэл үүсч байна шүү дээ. Энэ талаар та бодож үзсэн болов? Ерөнхий сайд суу. Би шийдвэрээ гаргасан. Илүү зүйл ярих шаардлагагүй. Та энэ хөгшин эмэгтэйд илбдүүлчихсэн юм уу? Бас чи. Хааны удмыг төрөвдүүлэхийн тулд хоёр бодож хүүхэд ордонд авчирлаа. Намайг үхтэл минь уурлуулах гээ юу чи? Эрхэвдээ. Танд үр удам байхгүй хэвээрээ шүү дээ. Хэрв энэ бодчийг ордонд оруулвал хэрвээ тэрний уг гаралд хааны удмын тамга байгаа бол тэр хааны томхүү болно. Хаан минь.
Ирээдүйн хаан ширийг том хүн өвлөө авна. Харин хэрв тэр хууль ёсны хүүхэд биш бол улс орон үүмээ самунд автаж мэдэн шүү дээ хаантан минь. Эрхэм ноёнтон, би ботож хүүхэд биш. Тэгвэл эцэгч нь хэн юм? Миний аав нас орсон. Таны аав ч бас нас орсон. Тэгэхээр таач бас ботож гэсэн үг. Эрхэм дээдсийн аав нь ч нас орсон. Эрхэм дээдс ч бас ботож гэсэн үг. Эрхэм дээдс харав уу? Энэ бяцхан навш эзэн хааны огт хүндлэлгүй их зоригтой юм. Та бодож үзв үү? Энэ хүү их хэрэлхэг. Ирээдүйд мундаг хүн болно. Эрхэм дээдс, энэ муу ботож таны эцгийг доромжиж зүрхэллээ. Тэрнийг 20 удаа таягдаж хүндлэл доод байр суурь дүрм журм гэж юу байдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ хүү 20 удаа таягдуулвал өгчих байхаа гэж бодож байна. Баязиян хүн алхахыг цээрэлдэг юм. Би ботож биш. Эрхэм дээдс, энэ ботож үнэхээр сахилах батгүй, боловсралгүй. Та ирээдүйд өөрийн ханхүүтэй болно шүү дээ. Ягаад ийм гарал үүслэн хүл мэдэгдэх новшиг өсгөх ёстой гэж вэ? Эрхэм дээдс, та энийг хийх хэрэггүй. Эрхэм дээдс хаан ширийг залгамжлах болно. Энэ бол буруу хэрэг. Томчуудаар сул дорой нэгнээ дээрлгүүлээд яах юм бэ? Би дахин хэлье. Би ботож навш биш. Та нар зөв бурууг андуурч бүдүүлэг үг гэлэг ашиглаж байна. Та нар бол жинхэнэ навшнууд шүү дээ. Мо бяцхан навш. Ерөнхий сайд болж. Ерөнхий сайд болж. Чи их хэрэг зэргүй юм. Би эрхэм дээдс танаас энэ өлөгчийг хоёр будчих нь хамтаар цаазлахыг шаардаж байна. Цаазлахыг шаардаж байна. Яаж намайг сүрдүүлж чадж байна? Биднийг далд санаатаагаар дээрлэх ичгүргүү зантай нь байсаар байна уу? Хааны удмыг дөрөгдүүлж бидний байгуулсан улс орныг сүрүүлэхийг хүсэж байгаа хүмүүс нь та нар л баг шүү. Та нар бол үхэх ялтай хүмүүс нь. Та нар шүү. Эзэн хаантаа. Би өөр ингэсэн ачгүйтэй болохыг хүсдэг. Энэ хоёр ботч навшиг би хүлээж авахгүй. Хэрвээ тэднийг хаан тулсын жагсаалтанд оруулна гэж байгаа бол би танхимд үхээд үгүй. Би үг дээдсээсээ өршөөл ирэхээр яваад үгүй л дөө. Би хизээч оруулахгүй. Хатан эхнэн даруй энэ хоёр хүүхдийг ээжтэй хамт зодож цаашдын гай зовлонгоос сэргийлэх хэрэгтэй гэж бодож байна. Эзэн хааны цалин хүртэж, эзэн хааны төлөө санаа зовох ёстой гэж багш бидэнд сургасан. Улсын ерөнхий сайдын хувьд та эзэн хааныхаа санаа зовнилыг хуваалцдаггүй, ард түмнөө боддоггүй юм байна. Одоо та энд эзэн хааныг эсэргүүцээ зогсож байна. Би зөвхөн эзэн хааны л сэтгэлийн зөвөрийг хуваалцаж байна. Ялангуяа чам шиг гарал үүслэн тодорхойгүй бутаж навшийн тухай. Хэрвээ чи хаан дулсын жагсаалтанд байгаа бол манай игшаа чиний гарт устдах болно. Хэрвээ игшаа устдвал өндөр албан тушаалтай та нарын гарт л устдах болно. Бяцхан будчуудтай ардыг шулж мүлждэг авилгад идэгцэн төшмөд та нарын гарт шүү. Мон залг. Та тэрэнд гар хурж зүрхлэн гинэ. Эрхэм дээдсэ. Энэ хоёр бяцхан овшноос олж намайг шийдэх гэж байгаа юм биш үстэ. Ах бид хоёр навш биш. Ээжээ, юу бид хоёр ботож хүүхдүүд гэдэгт итгэхгүй байна. Бидний аав хэн болохыг бидэнд хэлээд өгөөч дээ. Хатан их минь, мөхөс би ордноос гарахын өмнөх шөнө эрхэм дээдстэй унтснаас өөр хүнтэй байгаагүй билээ. Хаанхаа яа хоёр бол эрхэм дээдсийн хүүхдүүд муу юм. Эрхэм дээдс, таны гар чинь бэртчихлээ. Энэ хүүхэд хааны мах цусны тасархай юм бол би ач зээтэй гэсэн үг. Боломжгүй. Хатан хаантан минь. Хэрвээ энэ хоёр үнэхээр эрхэм дээдсийн хүүхдүүд бол аль эрт ордонд авчирч хамаатан савтаа таниуч баян айл суух боломж болдгол байсан. Тэд өдийг хүртэл хүлээсэн байж таарахгүй. Хатан их минь, миний хэлсэн бүх зүйл үнэн шүү. Хаанхаа яа хоёр бол үнэхээр эзэн хааны хүүхдүүд. Хэрвээ би худлаа хэлсэн бол аянганд нэргүүлж өгөх. Ээжээ, тэр миний аав. Тэр үнэхээр миний аав. Тэр аавч юм уу? Аавч. Эрхэм дээдс. Энэ өлөгчөнд битгий хуурд энэ хоёр ботож навш явж таны мах цусны тасархай биш. Та тэднийг танихгүй байх ёсгүй шүү дээ. Би ботож навш биш. Миний аав энд байгаа юм шүү. Шиншизүү. Чи энэ хоёр хүүхдийг эзэн хааны мах цусны тасархай гэж байх юм. Тэгвэл чамд нотлогоо байгаа мó? Хатан хаантаа хаанхаа яа хоёр бол гарцаагүй эрхэм дээдсийн хүүхдүүд мөн. Би тэр шүн царайг нь сайн харж чадаагүй. Тэрнийг эзэн хаан гэдгийг мэдээгүй. Энэ хоёр навш таны үр сад байх боломжгүй л дээ.
Шизүү миний хүүхдүүд гэсэн л бол миний хүүхдүүд. Дайгалдъя. Тэдний амьдрах хамгийн сайхан орныг тогтчуулахаар хэн нэгнийг даруй үлгээ. Эрхэм дайзаа. Хэрв та энэ үйлөгчин болон энэ хоёр бяцхан ном шиг ордонд оруулахыг шаардсаар байх юм бол би одоо огцорч төрлөх хот руугаа яваад хизээч шүүхэд эргэн ирэхгүй. Эрхэм дээцээ, энэ хоёр хүүхэд таних биш гэдгийг би амь насаараа батлахад бэлэн байна шүү. Шиншизүү ордноос гарч тоцхондоо буцаж ирснээс хойш ирээцээргүй ирчүүдтэй уулзаж байгаа. Тэрний хүүхдүүд бол бүдэж новшнууд. Та JB драмагийн орчуулсан киног үзэж байна. Муу юм. Аматад. Эрхэм дээцээ. Хаа яа хоёр үнэхээр таны хүүхдүүд шүү. Хатаа их болон эрхэм дээц таныг олохыг хүсэж байна. Ээжээ би танд итгэж байна. Ээжээ би айгаад байна. Би ч онд итгэж байна. Шилзүү. Намайг энд байгаа цагт битгий. Эрхэм дээц та надад итгэж болно. Би ямар ч харамсалгүйгээр өгөх болно. Та үнэхээр бидний аав муу юм уу? Энэ хүүхэд Эрхэм дээц энэ шуламд элбдүүлж толгой нэргсэн байна. Та энэ шуламд дахин хуурдаж болохгүй шүү. тийм шүү хатаа ээжээ. Шиншизүү бол хасаагүй ирчүүдийг урууддаг увайгүй юм шүү. Тэрний хүүхэд яаж хаашаараа залгамжлагч болох вүлээ дээ. Намайг гүтгэж байна. Тийм зүйл байхгүй. Хаантаа энэ асуудад хааны үр удам угсаад хамаатай. Огт хайхрамжгүй хандаж болохгүй. Надад маш сайн судалж мэдэж өгөх хэрэгтэй байна. Тэрний тусганд хийсэн муу үйлдэлийг та мэдэхгүй байж магадгүй. Харин би тэрний тухай бүгдийг мэдэн шүү. Муу залтай эмэгтэй. Чи яаж эзэн хааны сүмийн талаар худлаа ярьж чадж байна? Эрхэм дээц үнэ хэлхийг тушааж байна. Тийм ээ. Энэ хоёр новшийн амьдралын түүхийг ярьж өгөөч гэсэн юм. Бид энийг өнөөдөр сайтар судлах хэрэгтэй. Хатан ээжээ. Энэ авгаа хинтээ чамаагүй унтдаг увайгүй завхаа юм шүү. Тэрний хоёр бутаж хүүхэд нь явж хаан ширээг залгамжлагч байх учиргүй шүү дээ. Уялээ, та яагаад ийм хорон санаа гаргаж биднийг алах гээд байгаа юм бэ? Чи мо бяцхан новш одоо ч хаанхүү мэдүр эсхийг хүсэж байна. Өнөөдөр би бүх хүнд чиний үнэн төрхийг харуулнаа. Уял минь, хүүгчин живж байхад би аварсан шүү дээ. Хэрхэн талархахыг мэддэггүй байж болно. Гэхдээ яагаад бидэнд хор гинод учруулахыг хүсэж байгаа юм бэ? Чи миний хүүг аврах гэж тэгсэн юм уу? Чамайг хоёр бяцхан новштой хямдхан аав олж өгөхийн тулд манай хүнтэй зориуд ойртохыг хүссэн гэж би бодож байна. Та үнэхээр засрашгүй хүү юм. Шиншизүү. Чи ах бэрэгч хоёроо дуудаж зөрхөлөх үү? Тэдэнтэй нүүр тулан уулзъя. Тэр үед тэд нар ягаад чамайг гэрээсээ хөөсөн бэ? Миний үйл хэрэг тэдэнтэй ямар ч хамаагүй. Эрхэм дээцээ та харж байна уу? Тэр айж байгаа үсттэй. Тэрнийг яс суртахуунгүй эртээ нэг оронд байтан барьж аваад хөөж гаргасан хүмүүс нь тэрний ах бэрэгч хоёр юм. Энийг тосхон даяараа л мэддэг. Та дэмэм ярьж байна. Эрхэм дээцээ би буруугүй. Энэ бүгд намайг гэрээсээ хөөгсөн ах бэрэгч хоёрын маань зориу зохиосон хутлах уурмаг яриа байсан юм. Надад танаас өөр эр хүн байхгүй. Чи ямар шудраг бос зүйл хийлээ дээ. Чамайг тэрнтэй явуулдаж бутаж төрүүлэхийг тосхон даяараа л харсан. Одоо тэр хүүхдээ хаанхүү шиг дүр үсгэл нэгнэ. Чи ч үнэхээр зоригтой юм аа. Та тийм юм ярьж байна. Бусдыг гүтгэж байна. Тийм зүйл байхгүй. Шизүү, энэ олон жилийн турш хэрэг шудраг бос явдалд үлдсэн юм бэ? Тэр хичнээх зовлон зүтгэрийг туулсан юм бэ? Би тэрний гомдоос хүмүүсийг хизээч зүгээр өнгөрөхгүй. Эрхэм дээцээ, үнэхээр өөрхөн байхгүй. Чи үгүй гэж хэлсэн ч бид нар бүгдээрээ нүдэрээ харсан. Үгүй. Чи одоо ч гэсэн эсэргүүцэж зүрхлэн гинэ. Шиншизүү чи үнэхээр увайгүй зүйл хийчихэн. Одоо хатан их эрхэм дээц хоёрыг хуурах санаатай юу? Чамайг 5 мороор тасч ирүүлж ясыг чинь тарааж хаях хэрэгтэй. Эцэг хант минь би буруугүй хатан их өмнө ш. Сая би хоёр хүүхдийн ихтэй зуг шоронд хийхийг санал болгож байна. Хэнч байсан Шизүү болон хоёр хүүхдэд нь хүрч зүрхлэх хаваас би тэрнийг 9 үеэр нь алгуулна. Би яагаад ийм өөдгөө хөтөрүүлчих вэ? Энэ шулан болон гар лүслэн үл мэдэгдэх хоёр хүүхдийг хамгаал зүрхлэн гинэ. Энэ залтай авгаа намайг болон ах нарыг минь доромжил зүрхлэн гинэ. Алив энэ залтай авгааг чирч гаргаад өгтлэн зод. Ойлголоо эрхэм дээцээ. Эрхэм дээцээ би үннийг л хэлсэн шүү дээ. Хүлээгээрэй. Хатан хаантаа. Энэ шулам хар шид мэддэг бах. Тэр хар шид ашиглан эрхэм дээдсийн сүнсийг уруу татсан байна. Миний бодлоор тэрнийг тэнгэрийн шоронд хийхгүй бол эрхэм дээдсд хор хөнөөл учруулна. Су Гуанпин. Чи яаж надад эргэлзэж зүрхлэвэ? Эзэн хаантаа энэ маш ноцтой асуудал учраас уур хилэнгээр шийдэж болохгүй. Цай хадагтай. За эрхэм дээдсээ. Яаралтай Шиншизүүгийн гэр бүлийг ордонд дуудаах. Мэдлээ.
Эрхэм дээдэст бараалгахаар ирлээ. Би нэг зүйлийг тодруулмаар байна. Та нар тэрнийг таних уу? Тэр миний дүү. Тэр миний бэр дүү байгаамаа. Тэр миний охин байгаамаа. Тэр миний уялаха шиншээ зүгэртээ завхарч байгаад баригдсан болохоор та тэрнийг хөөж гаргасан гэвэзтэй. Тийм үү? Тийм ээ. Бид тэрнийг завхарч байхад нь бариад хөөж гаргасан юм. Тэгвэл би нэг зүйлийг асууя. Шиншээ зүгийн хоёр хүүхэд хэдэн сар төрсөн бэ? Эрхэм дээдсээ, энэ хоёр хүүхэд цагаан сарын шинийн 9-нд төрсөн. Шиншээ зүг билгийн тооллын 5 дугаар сарын 9-нд жирэмсэн байсан боловч хоёр хүүхэд нь 3 сард мэндэлжээ. Төрсөн цаг нь таарахгүй шүү дээ. Эрхэм дээдсээ, энэ хоёр хүүхэд явж таны мах цусны тасархаа биш байна. Хата. Та их ухаантай шүү дээ. Энэ хоёр хүүхэд сар гаруй өмнө дутуу төрсөн. Юу? Тэр зэрлэгээр эзэн хаан байсан гэж юу? Энэ бүх хичээлүүдэд тэднийг зодож, загнаж бүр өгсөн хүнтэй хүртэл гэрлүүлсэн. Хэрвээ тэр мэдвэл би арьсаа хуулуулах байхад болохгүй. Би төрүүлээд хөдлөх хэрэгтэй. Эрхэм дээдсээ, хатан их бэрдүү маань засрашгүй хөдөлч хүн шүү. Тэр хизээч хүнийг хэлдэггүй юм. Энэ хоёр хүүхэд бүтэн төрсөн шүү дээ. Бэрхч, хүүхдүүд дутуу төрсөн шүү дээ. Та яагаад намайг худлаа бүтгээд байгаа юм бэ? Худлаа ярьж байгаа чи л байна. Тэд эрхэм дээдс таны хүүхэд огт биш. Тэд бол новшнууд. Новшнууд шүү дээ. Чи шийзүг гүтгэж зөрөхлүүд би чамаа хэдэг хэсэг болгож тастаж байна. Эрхэм дээдс, хэлсэн бүхэн минь үнэн. Тэр байнгал гэрт увайг үзэрлэг ирчүүд авчирдаг. Нэг удаа тэрнийг хамт нэг оронд нь байхад нь барьж аваад бид төвчж чадаагүй юм л да. Тэгээд чи тийм юм ярьж байна. Шийзүг төвчж чаддаггүй хүн чи өөрөө бидтэй. Ээжээ, энд үхмээргүй бол амаа тат. Би энийг зохицуулнаа. Аха. Та бас яагаад бэрхчиг намайг үтгээд байгаа юм бэ? Эрхэм дээдсээ. Би урд нь тэрэнд нөхөр олж өгсөн боловч хүмүүс тэрнийг олон ааштай гэдгийг мэдээд гэрэлтийг цуцалсан. Миний хэлсэн бүхэн үнэн шүү. Хэрвээ би худлаа ярьсан бол бурхныг эсгэл хүрдэх болно. Үнэн хэлсэн ч л дээр шүү. Эс бөгөөс би арьсыг чинь өвчих болно гэдгийг мэд. Би үннийг хэлсэн. Нагацаха. Та яагаад ээжийг минь гүтгээд байгаа юм бэ? Тэр таны төрсөн дүү шүү дээ. Энэ бяцхан новч хунтайч байх боломжгүй. Ичсэндээ ямар их уурлаж байгааг нь хараач. Шишизу, чи би өөрийгөө ач хүүтэй болно гэж бодож байтал эзэн хаан бид хоёрыг хуурч мэхлэн гинэ. Хатан хаантан. Миний бодлоор бусдад жишээ болгохын тулд эзэн хааныг хуурч мэхэлдэг ийм завхаа этгээдэг шийтгэх ёстой гэж бодож байна. Заавал шийтгэх ёстой. Хат их минь. Миний хэлсэн бүгдээрээ үнэн. Би эрхэм дээдс та хоёрыг огт хуурч мэхлээгүй. Шизү, хурдан бос. Би чамд итгэж байна. Эрхэм дээдсээ. Энэ хоёр новш оны эхний сар төрсөн. Цаг хугацаанд таарахгүй шүү дээ. Тэд хааны удам байх боломжгүй. Хэрвээ тийм байсан бол тэр ордонд өөр хүмүүстэй хууль бус үйлдэл хийсэн байж таарна. Хатан хаан эрхэм дээдсээ шиншизүү их зөрөгтэй тэдийг урвагч юм. Тэр энэ новшнуудыг ашиглав хаан ширээг залгамжлагч мэдүр эсхийг оролдож байна. Тэрнийг саазар авахгүй бол ирээдүйд татвар эмсч мөн адил тэрнийг дуурайж эц төгсгөлгүй зовлон зүдгүүртээ тулгарх болно шүү. Эрхэм дээдсээ хатан их минь шиншизүү худлаа хэлээгүй. Энэ хоёр хүүхэд дутуу төрсөн. Тэд шизүү гүтгсэн. Шин даажван аратан минь тэр чиний төрсөн дүү шүү дээ. Яагаад тэрнийг хорлоод байгаа юм бэ? Яагаад? Ээжээ, та хөгшөж бодилсан байна. Энэ хоёр хүүхэд овгийн хашаа төрсөн нь илэрхий. Та шийзүүд худал мэдүүлэг өгч туславал тэр амьд үлдэхгүй. Бид бүгд үхэлтэй нүүр тулна. Сони юм да. Би энэ хоёр хүүхдийг их хүрс. Би буруу санаж байх учиргүй дээ. Эрхэм дээдс хатан их минь шин даажваны гэр бүл хязгаарч худлаа ярихгүй. Хэрвээ шиншээзүү багад нар ордонд орвол тэд хааны төрөл төрөсөд болж дуусшгүй эд баялаг алдар суг эдлэх болно. Ямар л тэнэг хүн ийн олж авсан эд баялаг алдар нэрийг үгүй хийх вүлээ те. Эрхэм дээдсээ тэд намайг буруушааж байна. Би үнэхээр хаанаас өөр хүнтэй байгаагүй. Ээжийг минь ийм зүйл хийх хүн биш гэдэгт итгэж байна. Одоо ч гэсэн тэд өөдөөс ярьж зүрхэлж баг шүү. Эрхэм дээдс хатан хаан ордны дөрмийг засч залруулахын тулд тэднийг үгтэл зодохыг гуйж байна. Эрхэм дээдсээ, та нэгүүлсэнгүү нэг юм бол энэ хэргийг надад даатгаж
Эзэн хааны ордны дэг журмыг болснооч хааны удмын цусыг бодлон туулсан энэ адгийн эмийг би шийтгэхэд өгье. JB драмагийн орчуулсан киног үзэж байна. Тэрнийг хэрэгэ хүлээх хүртэл нь зодож занч мэдлээ. Ингэж зүрхлэхийг чинь Хаан та сэтгэл хөдлөлтөд автаж болохгүй. Ээжээ! Хүүхдүүдэд минь битгий хур. Ээжээ! Эрхэмдээцээ би энэ дүрээгүй. Энэ хоёр хүүхэд дутуу төрсөн шүү дээ. Шизүү танд худлаа хэлээгүй. Шизүү буруугүй. Хурдан тавьж явуулаач те. Тэд таныг хуурч байна. Шэний гэр бүл чамайг хамгаалахгүй юм бэ шүү дээ. Ээжээ! Эрхэмдээцээ шизүү гөршөөгөөч те. Шизүү гөршөөж хайрлаач те. Тэр өлөгчинг хамгаалсаар л байна уу? хатан таан тэр сайн ээж биш юм. Тэрний хатуу шийдэх хэрэгтэй. Хата их минь ээжийг минь явуулаач. Бүх алдаа миний буруу ээжээ. Гойч байна ээжээ минь явуулаач. Ээжээ, ой, тэднийг явуулаач. Ээжээ! Та нар бол муу хүмүүс. Ээжийг минь битгий зод. Эмээг минь битгий зод. Хата ээжээ эрхэмдээц минь ээжийг минь явуулаач. Миний буруу байсныг мэдэж байна. Би таныг дорд үзээгүй. Эрхэмдээц минь ээжийг минь өршөөгөөч. Тэднийг битгий зодоочтой. Хатан ээжээ. Та зөөлөн сэтгэлтэй байж болохгүй шүү. Хэрв тэднийг зүгээр явуулжвал хааны гэр бүлийн нүүр царай яг болж байна. Эзэн минь. Өвөө, ээжийг минь битгий зодооч дээ. Ээжийг минь битгий зодгүй. Ээжийг минь битгий зод. Битгий зодооч дээ. Имээ! Ээжээ! Ээжээ! Имээ! Ээжээ! Нагацаха! Ээжийг минь гүтгсэн чинь байг гэхэд одоо өөрийн ээж үгтэй задуулж байхад хүртэл үнийг хэлэхгүй гэж юу? Та хүн мөн гэж юу? Хүний мөсөө чинь нохоо идчихсэн юм уу? Мөн новш чинь юугаад хашгираад байгаа юм бэ? Алдаа гаргасан бид биш. Танаа их өөрөө яс суртахуунгүй байж урданд гадны эрэр уруу татсан. Энэ бол үхлийн ялтай хэрэг. Бид тэрний буруугаас болж хамтдаа шийтгүүлмээргүй шүү. Тэмээ юм ярьж байна. Ээж минь тэгээгүй. Чиний ээж тэмээч хүргүүлээс хийсэн байхад чи энд хорвоод төрөөчгүй байсан. Чи юу ч мэдэхгүй байж битгий чалчаад бай. Нагац ихчээ. Та чи яачсан хүн бэ? Имээ. Ээжээ. Юу вай. Шин даажва. Ээжигээ ингээд зодуулж байхад зүгээр хараад суух гэж юу? Хатан хаан. Эцэг хаан минь. Бос би буруугаа ойлголоо. Би эзэн хааныг мөрөөдөн санах ёсгүй байсан. Бүгд миний буруу намайг уучлаарай. Ээжийг минь явуулаач те. Цогс! Бүгдээрээ боль. Эрхэмдээцээ. Ээжийг минь өршөө. Бүгд миний буруу. Та яагаад ээжийг минь муу санаатай гэж байгаа юм бэ? Миний ээж эзэн хаан. Миний аав гэдгийг ч мэдээгүй байсан. Тэгээд ч намайг тайганлын эзэн хааны багын төрхтэй адилхан гэж албаар ордонд авчирсан шүү дээ. Тайганлын. Би энд байна эрхэмдээцээ. Эрхэмдээцээ. Энэ хоёр хүүхэд эрхэмдээцийн мах цусны тасархай эсхийг шалгах нэг л арга байна. Ямар арга? Эрхэмдээцээ. Хөгшин бол би зүрх гаргаж шэн хүүг хагас хүчний хугацаанд гадагш авч явмаар байна. Тайганлын. Та сүүлчийн найдвараа ашиглаж байна. Цаашид хэрэггүй оролдог гэж хүчээд эми битгий өр. Хагас хүчний хугацаанд чи зэрлэг хүүхдийг хар хэрээнээс галчуу болгож чадах юм гэж юу? Болж байна. За. Шэн хүү намайг дагаад явна уу? За. Хаа. Тэр үнэхээр тайгантай ийм адилхан гэж юу? Тийм адилхан байна. Хаа.
Ийм төстэй ханхүү. Эрхэм дэцханхүүд мэхийн ёслон мэндчилж байна. Эрхэм хүндэд угсаа заламжлах ханхүү урд удаа наслаарай. Ээжээ та яагаад тэд надад мэхэж эрхэм дээдс ханхүү гэж дуудаад байгаа юм бол? Тэд чамайг хааны бага насны төрхтэй андуурсан болохоор л тэр. Энэ хүүхэд хааны багын төрхтэй усны тусал шиг адилхан юм а. Тэр гарцаагүй миний ач хүү байна. Тэнгэр бурхан миний бэг. Жааваг өнөөдөр эцэст нь үр удмаа оллоо. Жаавагтны улс гүрэн хооч үедээ залгамжлагчтай боллоо. Би ач хүүтэй боллоо. Би ач хүүтэй боллоо. Би үгсэн ч сэтгэл амар боллоо. Байж боломгүй юм. Байж боломгүй юм. Боломжгүй юм. Бүр мөсөн сүрлээ. Би өгөх нь тодорхой боллоо. Хайртаач хүү минь. Наашир. Би үнэхээр тийм адилхан харагддаг юм уу? Тийм ээ. Яг л нэг хэвэнд содгосон юм шиг адилхан. Наашир, хайртаач хүү минь. Эмээ сайн хараадах да. Айлуу. Бүх юм дууслаа. Энэ халдар хүүхэд ханхүү болчлоо. Өмнө нь би тэрнийг тэгж доромжилж муу хандсан байдаг. Ирээдүйд тэр хаан болол үгүй би хатан хааныг зогсоох хэрэгтэй. Хатан хаантаа тэр эрхэм дээдсийн бага настай адилхан байлаа гэд таны аж хүү гэдгийг батлахгүй шүү дээ. Хаа, эзэн хаан хоёрын багын төрх яг адилхан байна. Зөвхөн царай төрхөөр нь тэр миний ач хүү гэдгийг хангалттай нотолж байна. Суу кампион. Нодлого нүдэн дээр чи байгаа чи одоо ч шийд зүг өгөөсөхгүй юу? Эрхэм дээдсээ энэ дэлхий дээр ижил төстэй хүмүүс маш олон байдаг. Тэр тантай адил харагддаг байлаа гэд таны хүү гэдгийг батлахгүй шүү дээ. Тийм ээ. Дэлхий дээр хоорондоо адилхан хүмүүс олон байдаг шүү дээ. Манай тосгонд хүртэл яг адилхан харагдаг хэд хүн байдаг шүү. Тийм шүү. Манай бэрдэ ууг худалчгүй тэрэнд битгий хурдаарай. Яаж намайг ингэж гүтгэж чадаж байна? Аматат. Тэр үнэхээр адилхан харагдаж байхад миний ач хүү биш юм бол өөр хийнэх байх юм? Та их хатан ээжээ. Энэ хааны удам угсаа залгамжлалтай холбоотой хэрэг шүү дээ. Хайхрамжгүй хандаж огт болохгүй. Зүгээр л царийн тантай адилхан гэдэг шалтгаанаар энэ ямар ч гарал үүсэлгүй хоёр хүүхдийг хүлээн зөвшөөрвөл хэд яаруу бодлогогүй шийдвэр болохгүй гэж юу? Эрхэм дээдсэн минь, та их хатан минь. Шиншээзөө гэдэг энэ эмэгтэй маш завхарсан хүн. Тэр яаж хааны хүүхдийг төрүүлж чадах вүлээ? Энэ хоёр адгийн хүүхэд эзэн хаантай адилхан царайтай байгаа нь гарцаагүй санамсаргүй тохиолдол. Эзэн хаантай би тэрнтэй гэр бүлийн хамааралтай сан аашийн би маш сайн мэднэ. Тэрний хамгийн дуртай зүйл нь ирчүүдийг уруу татах. Энэ хоёр хүүхэд лав таны хүүхэд биш ээ. Алуу. Тэднийг чирж гаргаад үгтлэн зод. Эзэн минь амаршаа. Амаршаа. Эзэн хаантай амаршаа. Шизу, битгий. Би энд байна. Хэн нэгэн чамайг дээрлэх гэж оролдвол би тэрний гэр бүлийг бүгд нь устгана. Хүлээгээрэй. Эрхэм дээдсээ. Тэд нар гэрчүүч үү дээ. Энэ хэрэг одоогоор бүрэн тодорхой биш үү? Тэднийг одоохондоо алах ёсгүй. Өгч үндэслэлтэй л юм. Суу Гуампин. Чи эсэргүүцэж байна. Эрхэм хатан их, эрхэм хаан минь. Зүгээр л адилхан царай дөргөр нь ураг төрлийн холбоотой гэж үзэх юм бол хаанаас ч хэд хэдэн хүүхэд гарч ирээд тантай адилхан байвал бүгдийг хаанхүү гэж үзэх үү? Тэгвэл энэ улс даяар хааны хүүхдүүд энд олон болно үсттэй. Мухар хөгшөө өвгөн. Хатан ээжээ, тэрний ямар бүдүүлэг болохыг та хараач дээ. Тэр яаж ханхүү байж таарах юм бэ? Хэрв та тэрнийг ханхүү гэж хүлээн зөвшөөрөх юм бол үгүй сайд би өнөөдөр энэ тангид үхээд өгье. Нөгөө ертөнцөд очиж талигач эзэн хаанаас уучлалгүй болно. Энэ асуудлыг дахин хэлцэх ёстой. Суу Гуампин, чи сайн сонс. Тэд миний хүүхдүүд. Хэрвээ чи дахин дэмий зүйл ярил амийг чинь авна шүү. Хааны угсаа гарлыг бодлоод дуулах ёсгүй. Энэгэн сайдыг чирж гарга. Эрхэм дайцаа. Хэрвээ яг энэ үе талигач хаантай адилхан царайтай хүн гарч ирвэл та тэрнийг төрсөн ах гэж хүлээн зөвшөөрөх үү? Та тэрнийг хааны удмын угсааны бичигт бүрдэх үү? Тэрнтэй хамт өөрийнхөө хаан ширийг хуваалцах уу? Хэтэрлээ. Хэтэрлээ. Та талигач эзэн хаан шиг царайтай хүнийг ах гэж хүлээж авч чадахгүй. Тэгвэл бид яагаад таны багын төрхтэй адилхан хүүхдийг ханхүү гэж хүлээж авах ёстой гэж вэ? Та хэлээд өгөөч. Та JP драмагийн орчуулсан киног үзэж байна. Хай гэр бүл ач хүүтэй болохыг л хүссэн. Энэ яагаад ийм хэцүү зүйл юм бэ?
Хай хов хатан таан. Би таныг аж ахуйтай болохыг хүсэж байгааг мэдэж байна. Гэхдээ энэ бол хааны удамтай холбоотой асуудал. Ямар ч алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргавал өвөг дээдсийнхээ итгэлийг алдсан хэрэг болж улс орон тогтворгүй болох болно. Хатан хаантаа дахин бодолцож үзээч дээ. Эрхэм дээдсээ, та юу хийсэн дээр гэж бодож байна? Хатан хаантаа хэрвээ өөр аргагүй бол цусны шинжилгээ хийж энэ хоёр зэрлэг хүүхэд үнэхээр угсааны хүмүүс мөн эсгийг тогтооцгоё. Тийм ээ, тийм шүү. Цусны шинжилгээ илүү найдвартай. Болж байна. Тэгвэл бид холбоо хамаарлаа батлахын тулд цусны шинжилгээ өгье. Энэ арга хааны бие махбодод халтай. Хаантаа өөрийн биеэр тоглож болохгүй. Хатан хаан би зөвшөөрөхгүй. Ээжээ, тэгвэл хав юу хоёрыг үнэхээр миний хүүхдүүд мөн эсхийг тэд нүдэрээ сайн харж авцгааг. Шизүү болон энэ хоёр хүүхэд маань олон жил ордны гадаа амьдарч дээрлэхүүлсэн. Би тэднийг дахиж дээрлэхүүлэхийг хизээж зөвшөөрөхгүй. Эрхэм дээдсээ, би юу ч гэсэн энийг урдчлаад хэлчихье. Хэрв та гурвын цус таарахгүй бол шин шизүүгийн эрхэм дээдсийн хуурам мэхэсэн өдөгчөг газар дээр нь үхтлэн зодох зарлиг буулгаж өгнө. За. Тэгвэл ерөнхий сайд сүүгийн хэлснээр хий. Гэхдээ цус холилцол байх юм бол би чиний толгойг газар дээр нь авна. Гүй. Энэ даах юм юу байна? Ано, уус авчир. Ойлголоо. Эрхэм дээдсээ, тэрнтэй хамт явъя. Яваарай. Эрхэм дээдсийн хүүхдүүд байна гэж бодсонгүй. Миний ач хүү байж. Энэ удаад үнэхээр ач хүү минь байж. Өвөг дээдс минь нэвэх болтугай. Хавхаяа, одоо та нарын хин гэдэг батлагдлаа. Үнэн илэрхий боллоо. Цаашдаа хинч та нарыг дээрлэхгүй. Шизүү, чи миний хичээлээ. Ач нар минь эд хэрчээлүүдэд та нар миний хэл зовлонг туулж. Цаашдаа та нарыг дээрлэгсэн хүн болгоны арсыг өвчиж хаях болно. Өвдөж байна уу ээжээ? Үгүй. Энэ бүх жилүүдэд чамайг их л зовооч. Тэр үнэхээр миний аав мөн үү? Тийм ээ мөн. Аав нь хажууд чинь байхад хинч та нарыг дээрлэхэж зүрхлэхгүй. Энэ бол та нарын юм ээ. Хайртаач нар минь. Би энэ өдрийг их л удаа хүлээсэн. Ач нар минь, одоо намайг хатан эмээ гэж дуудаарай. Хатан эмээ. Сайн хүүхдүүд эмээ намттай хоолойгоо заяа. Баярлалаа эмээ. Алуу. Шизүүг дээрлэхэж эзэн ханыг мэхэлж зүрхсэн энэ охтыг авч яваад үхтлэн зод. Айлгадаа эрхэм дайцаа. Хаа минь амир шүү. Эрхэм дайцаа минь амир шүү. Эрхэм дайцаа амир шүү. Шизүү ахад бурууга угаасаа намайг өршөөгөөчтэй. Шизүү новш минь. Би чиний бэр ихчүүд ээ. Би шинэ овгийн үргэлжлэл байна. Чи намайг алж чадахгүй. Чадахгүй. Тийм шүү. Би чиний цусан төр шүү дээ. Намайг ч бас алж болохгүй. Хамаатан гинэ. Та нар үнэхээр хамаатан мөн гэж хамгийн хэцүү үеүүдэд минь яаж хандснаа санаж байна уу? Одоо бодоход шуналтаа сохорсон хүн ах нь байжээ. Ахынх нь буруу. Намайг уучлаач. Би дахиж хэзээ чингэхгүй. Шизүү, чамайг ордноос гараад гэртээ ирэхэд би тамдтай идэж уух зүйлсээр тайлсан биз дээ. Харин дараа нь чи гэрлэлтийн өмнө хүүхдээ болж тосгоны хүмүүс ах бид хоёрыг чи шүүмжилсэн. Бид өөрсдийн нэр хүндийг хатгалахын тулд чамайг гэрээсээ хөөх шаардлага гарсан юм. Тийм шүү, тийм. Шизүү, би чиний төрсөн ах шүү дээ. Ясмах тасарсаж шөрөмсөөр холбогдсон ах чинь намайг өршөөхийг эзэн хаанаас гуугаад өгөөч. Би дахиж хэзээ ч ийм зүйл хийж зүрхлэхгүй.
Би 10 настайдаа ордонд орж олсон бүх мөнгөө гэр бүлдээ өгдөг байсан. Би та нарын төлөө чадах бүхнийг хийсэн. Гэтэл та нар надад яаж хандсан бэлээ дээ? Хамгийн хүнд хэцүү үед минь чи намайг гүтгэж гэрээс минь хөөсөн. Та нар намайг зүгээр л алахыг хүсэв үсттэй. Та нарын хүн чанар хаана байна? Та нар яагаад тэгсэн бэ? Хайрт минь. Чи олон жилийн турш зовж. Би одоос чамайг хамгаална. Шизу, бид чамд хэдхэн л үг хэллээ. Чи юу ч алдахгүй шүү дээ. Манай гэр бүлд ата хорцол гэж байхгүй шүү дээ. Тийм ээ Шизу, энэ удаад биднийг өршөөгөөч дээ. Бид дахиж чиний талаар хизээч муу амлахгүй. Амаа тацгаа. Энэ хорон санаатнууд миний эмэгтэй гүтгэж хүүхдүүдийг минь дээрлэхнэ гинэ. 10 толгой битгээл 100 толгой цавчхад ч хангалтгүй гэж мэд. Эзэн хаа минь амь өршөө. Эзэн минь амир шүү. Шизүү, тэднийг яаж шийдгэмэр? Би эрхэмдээц таны тушаалыг л дагах болно. Тэгвэл сайн байна. Бүгдийг миний шийдвэрээр болгоё. Ээж, би таны ганц хүн шүү дээ. Та миний цаазлуулахыг хармаар байгаа гэж юу? Хэрвээ би үхвэл таныг хойд насанд тань үдэж өгөх хүн үгүй болно шүү дээ. Ээж, би танаа гэр бүл дүр хүүхэд төрүүлж өгсөн шүү дээ. Та миний үххийг зүгээр хараад зогсож болохгүй шүү дээ, ээж. Өөрөө хийсэн үглээ. Өөрөө үр. Анхнаасаа ийм зүйл болно гэж мэдсэн бол та нар ингэж аашилахгүй л байсан. Алуу, тэднийг ч аваад зодож ал. Эрхэмдээц амь өршөө. Эзэн хаа минь амь өршөө. Битгий халаач. Амь өршөө эрхэмдээц. Эрхэмдээц би үхмээргүй. Ээж, намайг авраач тэ. Эрхэмдээц, тэр намайг ингэж хэлгсэн. Тэр надад хэдэн төгрөг өгөөд Шизу гүтэг гэж хэлсэн. Энэ бүгд бүтэх юм бол хатахаа намайг шагна гэж тэр хэлсэн. Би төр зүрийн шуналд автаж энэ муу хүний үгэнд орсон байна. Та их хатан та намайг гүтгэж байна. Намайг хэлсээр гүтгэж байна шүү. Би хизээч тийм ёс зүйгүй зүйл хийхгүй. Энэ хорон санаат авгаа намайг гүтгэж байна. Надад нотлохоо байгаа шүү. Өгсөн мөнгө чи одоо ч миний өрөөний ордондор байгаа. Эрхэмдээцээ та хүмүүсээ илгээ шалгуул. Энэ хөгш эмэгтэй буруу. Тэр хатаа ихэд Шизу болон тэрний хүүхдүүдийн буруутайг нотлохыг хүсэж байна гэсэн. Харин дараа нь бид дуусшгүй баялаг алдар сууг идэлнэ гэж тэр бидэнд хэлсэн. Бид хатаа ихийн дургуй хүрэхээс айдаг тул хэлсэн үгнээс нь зөр чадаагүй маа. Чи тийм юм ярьж байна. Чи бэр дүүгээ үздэггүй үстэй. Чи тэрнийг алахыг хүссэн ичхүрг юм. Одоо хэрэгээ над дээр тохно гинэ. Чи өгөх мухаар өөхөх болно. Чи мөхөгшин ловирчин өөрийнхөөсөө ууг үйлдэлээ бид нар яаж чихэж чадаж байна. Зүүдлэгээ бол. Чи Шизүү болон тэрний хүүг зориудаар алхаар оролцсон. Бид амьд үлдэж чадахгүй бол чийж зүгтэж чадахгүй. Амаа тад. Ёс суртахуунгүй амьтад. Чи Шизүү гүтгэж хатыгийг хүртэл оролцооч зүрхлэн гинэ. Аваад гар. Эрхэмдээц. Амь өршөө. Хантан, би буруу зүйл хийснээ мэдж байна. Энд бүгд энэ ичхүргүй эмэгтэйгээс болсон. Бүгд цуу яриг тэр тараас би ямар ч холбоогүй. Ван цөөхөө чи яаж тийм харгасаж чаддаг байна? Тийм шүү. Тэр л ад үзэж дандаа бөөрлөхөж дээрлэгдэг байсан штэ. Тэр найсал болсон. Би ухяалтаа. Би яагаад тэр итгэсэн юм бэ? Би яагаад итгэж вэ? Шин даачва. Чи мухучгар аянган цохолж өгөл таарна. Бүх бурууг надад тохно гинэ. Чи бол хүн биш. Нохоо хүртэл чамаас дээр баг шүү. Шимо миний чихэнд өдөр шөнөгүй шивнэж хэрүүл тарж цуурхал дэгдэгээгүй байсан бол би юу гэж тэднэрт ингэж хандах вэ? Чи мэдж байгаа шүү дээ. Ах чин өрөвч зөөлөн сэтгэлтэй. Өнгөрсөн явдал бүгд тэрнээс болсон. Тэр л намайг тайван суулгадаггүй хажуунаас үргэлж өгөлдөг байсан. Ахыгаа уучлцгал та. Одоо хангалттай. Таны юу хийснийг бид мэднэ. Шин даажван чамд ичих нүргэж байна уу? Тэр чамайг нас орсон хүнтэй гэрлүүлнэ гэсэн. Тэр бас 2 хөөрхөн хүүхэдтэй болчихсон юм чи тэднийг зарж их мөнгө олж болно гэж хэлсэн. Энэ бүгд тэрний санаа байсан шүү. Та хоёр таарсан хоёр таар шүү да юм да. Би та нарыг бүгднийг чинь хэдэг хэсэг тасна. Эрхэндээцээ. Чимээ бузар амаатад. Өнөөдөр би чиний над амыг чинь нэм өс дуугүй болгоё. Чи намайг цохиж зүрхлэнэ гинэ. Над бузар амаараа ингэж үг хэлээрэй чи. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Туслаарай. Яаж ингэж хандаж чадаж байна? Авраарай. Одоо ангалцтай. JB драмагийн орчуулсан киног үзэж байна. Шизүү,
Тэр хоёр л намайг төрөгдүүлсэн. Би өөрөө ухаангүй ээжээ. Тэд л ингэж хэлээрэй гэсэн надад ямар ч буруу байхгүй шүү. Тэр хоёроос л болсон. Би буруугүй. Чи мөөлөгч сая юу гэсэн бэ? Шизүү татархаж байгаа нь чи л байна. Бутар зүйлдээ биднийг уруудсан хөгийн юм ичих нүргэж байна уу чамд? Үхээдэг. Тийм ээ, чийл буруутай. Бузар муухай гэдэг үг чиний амнаас гарсан. Чийл энэ бүгдийн ард байсан. Энэ хугацаанд чийл ховжим тараадаг байсан. Чамаас өрөн байхгүй. Яг одоо ялаа хүлээ. Мо бузар юм. Мо бузар. Үгүй надад буруу байхгүй. Ирхэм дээцээ. Та сая анзаарав уу? Би ч гэсэн энэ увайгүй хүмүүст хуурдагдсан байж. Мөхөс би маш том эндүрэл гаргаж шин хадагтан өмнө том нүгэл үлджээ. Би хаан төрийг л бодсон хэрэг шүү дээ. Су Гвампи, чи хар толгоогоор дэнчин давж миний үгнээс өрсөн. Үг алдвал барьж болдгоо. Эр хүн хэлсэндээ эмээлтмөр харээсандаа гэдэгтэй. Одоо өөртөө л гомд. Иргэмдээ замөр шогооч. Амийг минь хэлт рүү чайрал. Наадхаа эндээс аваад гар. Хаантан. Амөр шогооч. Амөр шогоочтой. Би буруугүй. Хаантан. Хат их минь. Та надад өмнө хэлж өгсөн. Хаанхүү төрүүлж өгсөн бүсгүйг хатнаа болгоно гэж. Имээ. Та ээжийг минь хүлээж авахгүй бол би ч бас энд байхгүй. Ээжээ. Сүүн сүүлчийн бослохын үеэр шархацсан байхдаа эмч надад хэлсэн штэ. Өв залгамжлагчаа зарлаарай гэсэн. Танаас нуугаад явах уу? Юу гинэ? Чи сая юу гэсэн бэ? Хат их минь. Дуугаж яхаа намсаг. Та энийг асуудал болох гээгүй үсттэй. Энийг та бид хоёр л мэдэх учиртай. Эзэн хааны амьдралд ганцхан хаан хоол байдаг. Тэрний дараа энэ улсыг тэрний гарт үлдэх хэрэгтэй. Шэнийг өөрийн хатан хаан болгож болохгүй. Хаан хоо дэндүү балчир байна. Үргэлж асуудал гарах болно. Би нэг удаа хэлсэн. Угсаа залгамжлах хаанхүү төрүүлж өгсөн хүнийг хатан болгоо гэж. Шизүү эзэн хааны өв залгамжлагчийг төрөхөд хувь нэмрээ оруулсан. Хатан хаан болох нь зүйтэй. Хатан хаан минь ингэж болохгүй. Бүх сайдууд та яа гэр бүлийг дэлхийн нийтэд шившгэ тарихыг хүсэж байна уу? Бид яаж зүрхлэх вүлээ? Тэгвэл энэ асуудлыг ингэж шийдэе. Эрхэмсэг ханхуд баяр хүргэе. Хатан хааны гэр бүлд хатан хаан байдаг. Луугийн суудлын үргэлжил Жаншан Янгу. Шизүү 6 жилийн дараа эцэстэн чамаагаа оллоо. Хаанта. Би үнэхээр таныг тэр шин байсан гэж бодсонгүй. Шизүү. Би чамайг дахиж хизээч явуулахгүй. Эрхэм дээдс үнэхээр үдсгэлэнтэй юм аа. Ээж чи ямар үдсгэлэнтэй болохыг хардаа? Мөхөс би ирлээ. Хатан минь. Эдгээр нь бүгд эрхэм дээдсийн өгсөн бэлэг юм шүү. Тайганли. Хаансанд миний өмнөөс талархал илэрхийлээрэй. За. Шизүү. Хаан чамд үнэхээр сайн хандах юм. Эдгээр зүйлсийг хардаа. Ээж нь энэ яваа насандаа ийм зүйлс харж байгаагүй. Үнэхээр гоё юм. Ээж, та намайг буруутгахгүй байна уу? Яалаа гэж те. Яасан гэж ээж нь өгнө буруутгах вэ? Ах чинь
Өөрөөсөө л болж суурьсан шүү дээ. Хэдийгээр энэ ордон сайхан ч гэлээ. Ээж нь энд нэг л тухгүй санагдаад байна. Ээж нь тосхон лууга буцах хүсэлтэй байна. Ээж, та гэрээ санаад байгаа мó? Энэ ордон хичнээн сайхан ч гэлээ. Миний гэр биш шүү дээ. Гэт тантай хамт явъя. Алло. За. Алло. Шэншэзөө яаж буцаж ирж зүрхэл вэ? Шин ахлаа наадах чи юу гэсэн үг юм? Чи дуудуугийн царайг яаж харах гээв? Дуудуу! Ээжийг минь өршөөгөөч, ээжийг хэлсэн бүх үнэн биднийг өршөөгөөч дээ. Гүйж байна. Дуудуу. Зайл! Дуудуу, намайг энд байхад битгий. Хинч чамайг дээрлэхэж зүрхлэхгүй. Биднийг өршөөгөөч дээ. Би анханасаа ийм энэрэнгүй байх ёсгүй байсан юм. Анханасаа чамайг тосгонд үлдээгээгүй байсан бол өнөөдөр тэр хүмүүс зүг зүгээр байх байлаа. Өнөөдөр би чамаас цусан мөшөө авна. Хаантаа. Шизүү тэр гурав хайчиж гсэн. Хаантаа тэр гурав тосгон руугаа эмээтэйгээ хамтдаа буцахаар болсон ордон тухгүй байна гинэ. Тосгон руугаа буцсан гинэ. Яагаад надад хинч хэлээгүй? Боол би танд хэлхийг оролцсон боловч хатан ээжигээ хүргэж өгчгөө дэрн хаантан төрийн ажилдаа завгүй байгаа тул саад болох хэрэггүй гэж хэлсэн юм аа. Нэг л тоохгүй мэдрэмж төрөөд өгч байна. Одоохон тосгон руу явах хэрэгтэй. Ану, хурдан мордоо бэлд. Би тэр тосгонд өөрийн биеэр очино. Хаантны тушаалыг биелүүлээ. Харахгүй болохоос өмнө бэлдэх хэрэгтэй. Хэрвээ бидэнд төрвөл би чамайг өршөөхгүй. Аав. Хэд хоног ордонд очиж ирчихэд өөрийгөө том гэж бодох хэрэггүй. Чи бол хүүхэд наад ам хэлээ мэдэж явахгүй бол хэзээ нэг өдөр үхэж мэдэн шүү. Мо ботож. Би бодож хүүхэд биш ээ. Миний аав бол Мо бяцгаж өтгөр миний өдөөс цор хийнэ. Та JP драмагийн орчуулсан киног үзэж байна. Зүйлээс надад хэл. Битгий миний хүүхдэд хөр. Чамд нэг зүйлийг хэлэхэд гэрэлтээс өмнө хүүхэдтэй болсон чамайг гахаан торонд хоривол таарна. Гахаан торонд хор. Ахлахаа. Ярих зүйлээвэл надтай ярилцчих. Битгий хүүхдүүдийн минь зовоо. Надтай ярь. Ээжээ. Ахна хүмүүжүүл чадаагүй чиний буруу. Чамаас олж би аж хүүгээ хохирох ёстой юм гэж юу? Чаддгийн бол бидэнд дахиад гар хүрээд үзээрэй. Чи юу гинэ? Та нар юу игээ зогсоод байгаа? Тэднийг барьж хүл. Хигээ. Ээжээ. Зүгтараа. Ээжээ. Зүгтараа. Алуу. Тэр хоёр бэлтэргийг бариад ав. Тэгэлгүй яах вэ? Наад хоёроо хурдан бариад аваа. Хурдлаарай. Ахаа хүлээгээрэй. Хүлээгээрэй ахаа. Нана зогсч бай. Ажуу. Зогс. Ахаа би ядраад байна чаха амрээ л та. Хаашаа зогтох гэв? Хөөхөж юм баж. Яасан хурдан гүйдгээ. Би яг одоо хөлийч уул мэдв. Намайг хэн гэдгийг сайн харж авцгаа. Муу золиг нод минь. Намайг хэн гэдгийг сайн харж авцгаа. Намайг тавь. Нагацхаа танд өгцөл байна. Энийг хатан их бидэнд өгсөн юм. Та энийг авч болно. Энэ бол цэвэр алт шүү. Цэвэр алт. Чинхэн алт гэж юу? Энийг хаанаас авсан гинэ? Хатан ээжид минь хаа өгсөн? Хаан ээжид минь ихсэн. Миний ээжид энэс илүү зөндөө их гоё зүйлсийг өгсөн. Алтан зүйлд бугуйч эмэг үнэт чулуугаад бүгд маш их үнэтэй шүү. Бүгдийг нь өгсөн. Гэхдээ тэр юмнууд чинь одоо хаана вэ? Ах дээч. Тэд бүгдээрээ ордонд байгаа. Хэрвээ таны хүсвэл би танд бүгдийг нь өгсөн ч болно шүү. Бяцхан зайлиг. Хаанаас нь ийм уруу үг гардаг байна. Мэдээж хэрэг шүү дээ. Нагад зах бидэнд илдэг ханддаг. Та биднийг тэнд түргээд өгчих. Би танд бүгдийг нь өгөх болно. Та тэр эрдэнсээр хүссэн болгоноо авч болно шүү дээ. Тэр эрдэнсээр та амттай хоол, сайн арх, сайхан хүүхнийг ч бас эхнэрээ болгож авах боломжтой. Тэгвэл танд сайхан биш гэж юу? Аюу. Ахаа хурд аваач.
Чаг хурдан яваад га. Аваа биднийг авраач. Хаа юу? Чи миний хүүхдүүдийг барьцаалж зүрхэн гинэ. Чи хаанаас ирсэн хэн гэж дав шүү. Ахыхаа ажилд бидний хөндлөхөөс оролцоод бай. Эрдгэн шиг эндээс зайл. Эсвгөөс ахын чамааг бас хүлээд аваад явна шүү. Мотор тамтан намайг үл хүндэтгэж зүрхлэн гинэ. Үх ялтай. Аавыгаа уучлаарай. Хаа юу аав нь оройтчлаа. Аав нь зовоосоор л. Тэд биднийг ална гэж хэлсэн. Явж ээжиг аврий. Явцгаая. Шэн ахлаа та ийм зүйл хийж болохгүй шүү дээ. Ээжээ. Мо хогшин юм хамаа татаад байж бай. Охин чинь эрчүүдтэй завгарч хүүхэдтэй болж шин гэр бүлийн нэр хүндийг уландаа гიშгсэн. Тийм ээ тийм. Тийм ээ. Өгдөө цаг утаасан энэ муу юм. Миний охиныг хохирооч хүүд минь хүн дээр туссан. Ийм адгийн шарнууд амьдрах ёсгүй байдгийм. Тийм ээ үхэн зүйтэй. Наадгаал. Битгий өршөө. Өгдөө зих өмнө гэмээ наминчил. Шизу. Тэр энд байхгүй байна. Шизу. Ахлаа чи шизүүг алж болохгүй. Миний охин буруу зүйл хийгээгүй. Тэр одоо хааны хатан болсон. Алж болохгүй. Хааны хатан гинэ? Шизүү юу та? Ээжээ. Мо хогшин зөдөг. Дагаад хэрэггүй юм ярьж дэмэрч явах шүү. Чи ч гэсэн хамт зөөрөмдөжив. Алив тэрнийг аваач чай. Ээж минь худлаа хэлээгүй. Хаахаа хоёр бол хааны хүүхдүүд ч үдэ. Хэдхэн хоногийн дараа миний хатны ёслол болно. Хэрвээ одоо биднийг зүгээр орхивол би энэ явдлыг болоогүйд тооцъё. Биднийг зүгээр л тавьчих. Хааны хатан гинү? Юу гинвэ? Хэншэсо. Чи ухаанаа алдаж галзуурч. Гэгээ цагаан өдрөөр зүүдлээд байгаа юм уу та? Хаан одоо чамд татагдсан болж таарч байна уу? Хатан гин шүү. Шизо, чи амьд үлдхийг тэгтлэх хүсээ юу? Хэрвээ чи хааны хат юм бол би эзэн хаан ч нүвэн мэдвүү. Хааны хатан гэж өөрийгөө яаж хэлж зөрхөлж байна? Эзэн хаа одоо 20 хэдхэн настай. Тэр бараг 20-оор ирэх чахуу ээж өөрийгөө хааныг татсан эмэгтэй гэж хэлэхэд ичих нүргэж чамд байна уу? Үнэхээр л амьдрмаар байгаа юм бол хэл л дээ. Би хатан чинь байна гэд тосгонд ч өөрийн биеэр ирлээ гэд. Тийм шүү. Амьд үлдэхийн тулд бас арай ч ингэж худлаа ярьж болохгүй байхаа. Айл эртэл цааш нь харуулчих байсан. Тэгсэн бол манай тасхны нэр хүнд арай дээр байх байсан да. Ахлахаа шизүүг хинч байсан гэсэн бид чинь нэг гэр бүл шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Хэрвээ чи тэрнийг алчихвал хаан та нарыг бүгдийг ч ална. Чадахгүй. Миний өмнөөс наад эмгэнэ дуугүй болго. Ээжээ. Тэрнийг оруул. Ээжээ. Тэд намайг алах нь ядаж та амьд үлдэх хэрэгтэй шүү. Ээжээ амьд үлдээрээ. Тэнд хэнэгэн байна уу? Хачи юм да. Яагаад тосгонд хинч байхгүй байгаа? Аваа, тэд ээжийг цөөрөм живүүлнэ гэж ярьцгааж байсан. Цөөрөм гинэ. Алив хурдан явцгаая. Альваа хурдан оруулаарай. Хурдан оруулаа. Хурдлаа. Ээжээ! Миний охин! Ээжээ! Таны охин наачилж чадсангүй. Өөрийгөө болон хүүхдүүдийн минь сайн харж хандаарай. Хурдан живүүлж ал. Шизүү! Ээжээ! Живүүл. Шизүү! Хурдан живүүлээ. Шизүү!
Шизу! 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 Чи зүгээр үү? Сэргээрэй. Би үхээс өмнө хааныг харж байна гэж юу? Би ингээд л үхчих юм гэж юу? Шизу! Шизу! Урд сэргээрэй. Сэрээрэй. Сэрээрэй. Шизу! Шизу! Сэрээрээ. Ээжээ! Ээжээгээ битгий айлгаад байна Шизу. Шизу! Ээжээ! Би зүүдэлж байна уу та? Хаанта? Та намайг аварлаа. Ой чи хэм бэ? Хэм болж чод шин гэр бүлийн асуудал хөндлөгөөс ороод байгаа. Чи үнэхээр зоригтой юм гэж миний хадныг живүүлж ална гинэ. Чи Шизугийн яриад байсан нөгөө завхаа яруу. Энэ залуугийн тархинд гэмтчихээ юу? Надад энэнийг балбах юм аваад ирээч. Чи юм уу тэнэг хөгшин? Миний аав бол одоогийн эзэн хаан. Яаж аавтай минь ингэж харьцаж чадаж байна? Та өөрийгөө өөхөх яланд унгааж байгаагаа мэдэж байна уу? Аав чиний эзэн хаан гинэ. Юу эдгэр чи бүгдээр гэр бүлээрээ самарч. Алив тэрнийг барьж хүл. Хаантан болгоомжтой. Хаантан болгоомжтой. Шизу! 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 Зүгээр үү? Шизу! Зүгээр үү Шизу? Та бэртэйг үсттэй. Яагаад миний урдуур орж байгаа юм бэ? Яагаад миний урдуур орж байгаа? Би тэднэр хаантан таныг бэртэйхийг хүсэхгүй байна. Та энд байх ёсгүй. Энд хитрхи аюултай. Шизу! Гэгийн цагаан өдөр балмад этгээцтэй нэлуураад байж байдаг өвөг дээдс чи чамаас ямар их хийж байгаа болоо? Надаматад. Чи миний гэр бүлийн асуудал орооцолдно гинэ. Би чамайг хэзээ ч эргэж ирэхгүй болгоодгүй. Тэрнийг өгтөл зод. Амьд гарах нүггүй харъя. Та нар яаж аимшиггүйгээр ингэж чадж байна? Та нар хэй юм? Манай тосгонд юу хийж байгаа? Тийм ээ. Эндээс цаацгаа. Аимшиггүйгээр цаанда халдаж зүрхэлдэг яасан цус ихтэй хүмүүс бай. Бүгд цаазын ялтаа. Тайхли. Хаан гинэ. Хаан гэснэ. Аматад. Битгий таним хараад бай. Би чамтай ямар ч хамаагүй шүү. Чамайг танихгүй юм байна. Яаж эцэг хаан тэрнтэй хамт байна гэж аимшиггүйгээр хадны бийд халдаж живүүлж алахыг санаар гаж улмаар хааны амь насанд аюул учруулсан тул чирж аваачаад ал. Шизу. Хаанта миний буруу ээж хаанта. Жирийн хүмүүс бид таны царайгч мэдэхгүй шүү дээ. Бид таныг бидний нэг л гэж бодсон. Та миний ээж болон хүүхдүүдийг мань гомдох ёсгүй байсан юм. Мөн эзэн хааныг хүртэл үл хүндэтгсэн. Та өөхөх ялтай хинч таныг аварч чадахгүй. Шизу. Хамтдаа ордон лууга буцацгаая та. Хатан минь цусан дурлын холбоотой гэдгээ санаж ганцхан амийг минь өршөөгөөчтэй. Амь өршөө хатан минь амийг минь хэлтрүүлээчтэй. Хатан минь биднийг алах гэж байхдаа энэ тухайга яахад бодоогүй юм бэ? Намайг үчлээр амийг минь өршөө. Хатан минь одоо хамаатан гэдгээ ухаарахад дэндүү оройтсон. Хатан минь биднийг өршөө. Биднийг өршөө. Биднийг өршөө. Та JB драмагийн орчуулсан киног үзэж байна. Хан Жинжин. Бад. Би энэхийг чамд үлдээе. Хэнийг ч битгий үлдээгээрэй. Ясаар болгоё.
хатан минь. Хатан. Хатан. Мөхс би үхэж болдоо. Хатан. Би үхээд үгүй. Дүүдэг минь аваад яваач. Тэр ямар ч буруугүй шүү дээ. Бэр чинь ордонд байгаа. Хатан хаан цаазаар ав гэсэн. Чи ханху күнч хоёрыг алга гэдэг яасыг зоригтой юм. Ямар ч ялгаагүй өөх болно. Хатныг алахыг завдна гинэ. Танаа гэр бүл бүхэлдээ өөх ялтаа босго гэдгээ мэдж байна уу? Хэн чинь ядаас угтаж чадахгүй. Бүх зүйл дуслаа. Дүүдүү. Энэ бүх чиний буруу чамаас болсон. Чи ялаа өөр. Бид яагаад чийтгүүлэх ёстой гэж Чиний санаа байсан биз дээ. Чи өөрөө ялаа үр. Ханта. Тэднийг өршөөч. Бүгдийг шийтгэх хэрэггүй. Шизүү, чи дэндүү зөөл юм. Тэд чамд яаж хандлаа да? Тэрийг бодооч. Хануу. За, буруу итгэдүүдийг шийдэхэд бусдын тавьж явуул. Ойлгов уу? За. Баярлалаа Ханта. Фэнчаны эзэн хааны зарилгын дагуу Шэн Шизүг хааны хатнаар өргөмжилж тэрний нэр алдрыг дэлхий дахин түгэн хаан надтай зовлон жаргалаа хуваалцаж насан туршдаа хамтдаа байх хатнаар сонгогдсныг олон нийтэд зарлал сугаа. Хатан хаан түн бум наслах болтугай. Бүх сайд тэгш хэрэгтэй. Хаандаа баярлаа. Эрхэмдээдст баярлаа. Та JP драмагийн орчуулсан киног үзэж байна. Эцэст нэг юм ачтай болсон доо. Имэн маш их баярлж байна. Алив эмээгээ нэг дуудаадахтай. Хөөргөн эмээ. Яасан ухаантай хүүхдүүд вэ? Хааны алтан цоожийг аваад ирдээ. Шизүү. Чи ингээд миний хатан боллоо. Их гүрний хатан боллоо. Ханта. Тийм гэж үү? JP драмаг сонгон үзсэнд баярлалаа. Та бидэнд урам өгөхийг хүсвэл комент хэсэгт байрлуулсан линкээр ороод манай пэйж хуудсанд фоллоу дараарай. Ингэснээр та манай дуу оруулахтай киног цаг алдалгүй үзэж явах болно.